орхотын дуу хайртай надан суу намайг шивчмээгүй таваа чи бит хоёр тунтайва гэрэ чин атагихтэй турхунтэйгэж тусгамаргүй дурлалтыг тэгтүшимээ Тэ юу вэ? Бид ч одоо баахан явж байгаад ирсэн хүмүүс юм шүү. За очрох болий гэсэн. Өнөр идсэн л шүү дээ. Тэ. Жасмин. Сая Таиландаас. Таиланд. Бүгд болсон шүү. Би сая Таиланд биш. Таиланд. Болиг. Бали. Би явах шүү дээ. Таиланд явна. Таваас ирсэн шүү дээ. TV бас тэгсэн байна. Ирсэн юм Чи байна. хаанаас ирсэн? Солонгосоос сургуулиас. Өөсөө сурдаг шүү дээ. Тийм. Цаанаас барыг наашаа ингээд баг борлоод байна. Асуусан километр мапэд ирсэн шүү дээ. Хамгийн бор хамгийн мөнгөтэй нь шүү дээ. Тэр ямар нэгэн газараас ирсэн би ч ирсэн. Тэгтээ бас 40 мянга цаас ирсэн. Тэгтээ бас тэр ч тэгдэм байл нөгөө би борлоод ирсэн чи маа найзууд борлож марлцсан гэх. Тэгээ би мөнгөтэй өвөл борлт юм а гэсэн чи яг мөнгөтэй өн чинь өвөл биш халуун орн ч гэсэн борлдог юм биш. За яа. Андаа нэг юм. Тэгэхгүй яг нэг мөнгөгүй гарууд нэгэл дими тэмээл гэж байна харлаа тэг. Гадаа модоо тий. Хоол идэхтэй гадаа шийдэж. Гоё юуснаа. Тэгтээ. Янз янз. Гэтэ яг хүүтнэр л явсан биш. Сая бол амар хүүтэн байл шүү дээ. Йоо. Гэтэ борооны үйлрэл Үнэхээр амар тий. Балид ба. төвхтөн л. Асгараас баян орч. Чи гонхтой юм шүү. Тий. Гүнмэс уусараа бас гарсан. Чи Таиланд хийжсэн. Сая ирээд 7 хоног байгаа. Аа. Таиланд бол гоё. Батай зөв. Гойс. Далаар нь орчвол борлохгүй шүү гээл далаа дотор байж байгаа нар мохоор накс дээр бол гарч ирдэг тэл борлжтэй л. Оо цаа баярлалаа. Ачаахан тэр хэсэг чинь хамгийн анхны энэ тоглоомын үе шүү дээ. Тийм тий. Тий, хамгийн анхд орж ирсэн аа байгаа байхгүй. Бидэд тоглоход ч зүгээр пивнес л уулсан юм шүү дээ. Тэр нэг юм коктейл байсан шүү дээ. Тийм. Тэр ч ихтэй хамгийн анхны дугаар байлуу. Хоёроо суудаг, хоёр дахь. Гэтэ ихний дугаарыг цацлуу таад Цацсан шүү дээ. цацчлаа. Бас энэ тэнгисийн иргийнхэнтэй суугаад. Ихний дугаар юм уу? Тий, тэр чинь. Ингүбатар Дариконо. Мучи, Бэбина. Сая цагаан шинэ жилээр та ивент хийгээгүй юу? Урбан 5 гихнараа гээд Гүг 25 онд орсон бүх зочтой авчирч энэ ивент хийхгүйсэн юм уу? дараахан одоо Дараа нь ирчихсэн. 26 онд манай учирч төрсөө өдөр хийжсэн мэт. Тийш тэ. Тэр амир тэ. Яа. Live stream явуулсан шүү дээ тэ. Тэрс галзаас шүү. Тэгж нэг хийн дээл гэж бодоод шүү дээ. Бүжиж мүчэл тэ. Эхлэн байгаа юу те? Эхэлсэн байгаа шиг шүү дээ. Тэ. За юу яцгаана? За зочтой танилцуулъя. Урбан Токийн ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За үжин буяа. Тэ. Хөөхөн үжин буяа. Тийм жүжигчин инфлюенсер юу ч юм бэ одоо. Тэ. Модель гээл тэ. За дэж тэгээд маш артист маань байна. Тэ. Саяхан бас явчаад ирсэн. Саяхан ээж болсон гэж юм гэж бодсон шүү дээ. За тэгээ маа нацгаа маань бас ирсэн байна. Тэ. Тэнгисийн хэрэг гэдгээр нь хүмүүс сайн мэдэх бах. Гэхдээ одоо тэнгисийн хэрэг бол хамаарлгүй тэ. Одоо мөрөөл. Тийм зүгээр сайхан залуу нацгаа тэ. Жасмин манай васабистэй. Гараната өгөөгүй гэдэг. Жасмин маань ирсэн байна. За өнөөдрийн дугаарын хамтран хөтлөгчөөр өнөөдрийн очромыг ах маань ирсэн байна. Балигаас юм бор хөрслөг арьс авчирсан байна. Тэ? За юу яцгаана? Ажил бүтээл өндөр амралтын байдалтай байж гинэ. Яг л амарч. Чи хичээлч амарсан. Тийм, хичээл амралт угаасаа удаан. Солонгосын амралт удаан. Тэгээл сайхан амралтаараа Монголд ирээл амраал. Single Inferno-с үтэл тэ. Тий. Нацгаа бас амарсан явж байгаа юм тэ. Тийм, би ч зуны амралтаар ирсэн байна. Зуны амралтаараа хамгийн хүүтэн хотод ирсэн. Хаана Австралид лөө. Тийм, Австрал Сиднейд. Оо за одоо тэнд ч 100 болоод байгаа тий. Тийм, одоо тэг буцаа хичээл рүү орохгүй.
100 болохоор өвлийн амралтаар ярьчихад байгаа шүү дээ. Тийм. Плейт өвлийн амралтаар плейт тавьдаг. Харин тийм. Энэ өвлийг үзэхгүй амьдраад байгаа юм шүү. Өвлигээр энд үзээд байгаа шүү дээ. Энд үзээд байгаа юм. Бүр яа бүр жинхэнэ хахир өвлээ. Сайн ч ямар амар хүүтэн байв те. Яг нэг 4 хоног яа. Нэгнээс та аялж явж байгаа л ирсэн чинь гадаагүй тас хөтөн болол бид тийч онгоцноос гүрт төмөртөхгүй цамцтай буугаал. Яагаад ч юм ингэ санагддаг нэг юм өмнөх өвлүүд нэг тийм хүүтэн биш юм шиг санагдаад. Энэ үйл Тийм энэ үйл тачигнаад байгаа Бас шиг. амар хүтрээд байгаа юм шүү. Тэр бас нэг том болоод байгаа мó өгчрээд байгаа мó гэж бод. Асны намралтаа. Яа гоо Төрөө өвлийг мартчихдаг бах уу? Төрөө өвлч гэсэн бас яг амар хүүтэн байсан шүү дээ. Яг энэ үе ирч чам. Тэгэхээр чинь би бол санаж төрөө өвл болохоор Сибирийн хүүтэн орж ирлээ гэж зарлж байсан. Тэгэхээр бүр амар хүүтэн байсан. Жил болгоно л өмнө жил тохиолдож байгаагүй хамгийн өөдөө шиг. Би тэрийг хөтнөр хүсгэл байсан шүү. Яа тий. Ямар ч хэрэгтэй юм. 60-ын гол руу юу? 60-аас. Зэрэг байгаа юм. Яг сая хөтөө. Өнгөрсөн 7 хоногийн амралт өдөр. Яг Тэр хүүтэн байх тусам гоё яваад 60-нд. тийм билээ. Яг нэг Илүү цаан өдрийн цахаа. орон шиг тийм биш. Бүр ингээд зүр битүү манданд тэгээ хүүтийн манданд ороод тэг гайхаад энэ хаана ирч вэ бид нар зүгээр манд дээр ороод ирлээ гэдгсэн чинь өглөө босоод харсан чинь угаас ингээд бүр хүүтийн манд дээр чигтээ татсан. Тэгэл гол дээр очсон чинь бүр амар гоё үзэсгэлэн юм билээ. Тэр хүн байна. Хүн амар хөдөл. Байна. Машин бас амар хөзөрч ирлээ. Бүр ингээд хотод явж байгаа юм шиг ингээд зөрөөд байна. Тэгээ энэ жил л их явсан баха 60-нд руу. Тэг хамгийн амар нь ингээд зураг авах гоё зураг тэнд чи гоё зураг авахчаас айгүй челленж юм байна. Ингээд хэцүү барингууд баг ингээд чигчээ өрөө эндээс их хөлдөд байгаа шүү. Ингээд хатуураад тэг шууд болоод хуцаад алт тэгээд уц шууд ингээд унтарч тийм амар тийм л. Нөө гол руу уцаад үрсэн үү? Манай найзууд дүрээс би бол дүрээгүй тийм. Дүрхээс өмнө бас унтарсан. Дөрөв. Доор ногоо юм бэлээ. Хасаа 50-аас төлөвдгүү гол гэх. Вау тийм үү. Тийм. Шууд ингээд наагур бүр ингээд цаан ингээд битүү цастай. Тэнгүүдээ гол нь бүр шорж байгаа уурсаад. Тэр чинь тэгээ нөгөө голоос уурс авсангууд хажуудлынхаа моднуудыг юм дээр нь цаан болгоод нэг юм баярдаа 8 градусаар сумаа бүр 8 градусаар гарч ирдэг гэж байгаа байхгүй. Тэнгүүтлээ хүүтэн байх тусам тэр 8 градус 2 чи мөргөлдөнгүүтлээ цан үсээд авах. Тэг ингээд юм уурс авсаж байгаа юм шиг. гой тогтцоод юм тий. Хасах 50 хүрж ирэхэд ямар ч хэсэг хөлдөв үү гэдэг төрхтэй гэсэн. Ямар гоё тийм. Хэрэгтэй юм билээ бас. Тэгээ нааш ярьтаа бас нөгөө босготын хавцал гээд тий. тэр чинь нэг юуны бас амар гоё газар Тийм ирдэг. хавцлолоор явж байгаа. Тийм тэгээд нөгөө гол нь хөлтчдөг, өвөлхөр хөлтчдөг. А зундаа бол тийшээ мэдгүй юугаар орд юм мэдгүй. Өвөлдөө бол тийшээ орж үздэг юм л тэгээ амар гоё хавцал. Тийм л. Жаргантын гол бараг Швейцар гэж яригддаг гэсэн шүү дээ. Тэгвэл яг хойд өсөөл чи яг тэр дээр байгаа. Яс түрүүчл яг нөгөө Сибири түүтнэр чи явж исэн. Та юу нь явцдаг те? Сибири түүтнэр Өвөл зугаад гар. явнаа юм хамаагүй өст. Та явдаг те? Мөнгө олдчихлээ явна шүү дээ. Явнаа. Юу нь ийм аялалд хэр цаг зарцуулж байна? За гадагшаач бай, дотоодын аялалч бай. Баяр ёслол одоо наадмаар ч юм уу. Айгуу дуртайч тэгэл ер нь айгуу цаг баг мөртлөө жоохон симфи гарангуут хашаач юмгүй гараа явждаг. Гарах уу гарыг л. Тэр тэгмүүд ингэ санагдахтай ингээд зүгээр ингээд явахаар шийдээд за юу ч байсан хамаагүй бэлдсэн ч бэлдээгүй ч яваад яг хотоос гараад шууд нэг юм стресс ажил үлдчихэж байгаа юм шиг яг тийг санагддаг. Жоохон явж байгаа яг дундаа ороод ирэнгүүт за юу хийч вэ? За одоо өнгөрсөн овийнхаа талд орсон гэл тэгэл яв. Нэг мэт ил тагтаад идсэн. Йоо. Тэгэхээр амар хүн ингээд рефреш хийгээд байгаа юм санагдаад байгаа хөөхгүй те. Яг уцсан дуурж байна уу хамаа байхгүй те. Тэг буцаж хот руу орж ирэхдээ жоохон тэлцдэг. Яасан бол гэдэг. Уцаа харах гэж бас. Сүүл чаваад байгаа явсан да. Бүр яг юм Монголын үзэгдэл газар бүр ингээ вау гэ саяны шиг те. Жаргаланчиг юм юу байна? Харж исэн. Монголдо гэхдээ. Төгсгөл энэ да. Жаргалантай те. Зун бас би явсан. Тэнгүүтээ нөгөө нэг эви унаад дээшээ гараад тэгвэл тэндээс чинь нөгөө хордол сарддаг чинь амар гоё ярьддаг. Дээшээ харангууд баруун талд ингээ хордол сард, дээшээ харангууд далай. Тэгэл би бүр ингээл ийм юм байж болдсон бахлаа гэж дэлбар тэнд ингээ сүнсээ үлдээж ирсэн. Тэгээ сая ингээ балигаас дөнгөж ирчээд балиж өдөө бараг нэмэгдчихсэн. Тэгээд балигаас дөнгөж ирчээд манай найзад явна гэдэг үгүй би явъя л да. Чи ядрах юм. Үгүй хамаагүй ядрах хамаагүй зүгээр явчихъя гэдэг тэнгүүтээ шууд яваад. Тэгээд өвлийн үзчихэд ирсэн бас амар гоё. Тэр гоё.
Тэр хөвсгөлийн цаатан хүмүүс рүү очиж өг нь энэ үйл нэг наста нийлж аваад нэг тийм докюментари маяг юм хий гэж бодож байсан. Гэхдээ энэ жилээр амжаагүй дараа жилээс ер нь явах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ тэр чинь бас амар учиртай юм л нөгөө цаатан хүмүүс чинь байнга ингээд нүгэл явждаг болохоор мөрөнлөө машинтай яваад тэрнээс цаашаа юу л баг Машинтай юм уу эсвэл ямар машин блэ? ATV. Тиймэрхүү машинууд л явдаг гэсэн. Тэрнээс цаашаа тэгээ одоо тэр цаатан хүмүүсээ олохын тулд нэг бол 2 цагийн дотор болчих магадгүй, нэг бол 2 хоног бүр ингээ морьтой явж олох хэрэгтэй болно гэл. Тэр бас аягүй сонирхолтой юм лээ. Сонирхолтой тий. Манай гэрийнхэн ч өөрсдөө бас яг тийм хөсгөлийн хүмүүс болохоор би бас амар тийм сонирхол татал үүтэй. Хөсгөлийнхэн ч одоо шийдтэй өсөд гэдэг тий. Таалагдсан байвал аваад үзчихдэг юм. Хөсгөлийн октоо залуус жоо аюултай гэж шившлэг хийгээд тий. Тайвал гэдэг юм шиг. Нэг мэтгэл дараагаас хөсгөл рүү соцсон. Тэгтэл хүн санаад байдаг. Надаа бас яг түрүү ингээд бодгоод би нөгөө оюутан багтаа жуулчдын тоогооч идэг байсан байхгүй. 100 төлбөр олох гээд. Тэнгүүд нөгөө 8 нуураар яг 100. Single ladies авдаг газар шүү дээ. Яг тэнд тэр хамгийн эхлээд бид чинь нөгөө нэг сумын төвөөс нь цаашаа машинтай явбал нэг айлд буугаал маргааш нь сардлаг дээр юмнууд ачаад морьтой явдаг байхгүй. Тэгээд тэр хамгийн эхний тэр том уул руу гараад яг тэр дээрээс ингээд 8 нуурын тэр чигтээ харагддаг. Нэг даваа ботой юм билээ шүү дээ. Тэр хүүсийн 8 нуур. Тэн дээр бол ингээд яг мэдэрч үзээгүй л битсэн. Ингээд нэрэл нулимс цэлгэж мэлгнээд ямар гоё юм бэ нэ тэр. Нэг тийм мэдрэмж байд юм билээ. Байд юм билээ. Тий. Өмнө жил бас яг хөвсгөлийн тийм хөлдүүд далайг тэр чигт ингээд машинаар дээшээ ингээ өсөж явахдаа хараад бүр ингээ гайхаад би яагаад байгаа юм болоо гэж бодвол яваад ард нэг охин за хэндэл юм бэ. Аюу юу өдрөж зүрд юм лээ бахархаач байгаа юм шиг ингээ баярлаач байгаа юм шиг. Нэг юм омогшл Монгол омогшл байна гэдэг нь зөв биз дээ. Ер нь бол тий. Байхлыг харж гайхшаа тий. Хэрвээ тэгжүүл гаргацсан дээр юм л зөвөлмөр өөлсөн дээр юм л шүү. Энд чинь тодорхой хэдийн дээр гарна сте. За байглаа арчин. Наадмаар. Тэгээ монголчууд нэг ямар нэг юм төрүүлэхэд те ялд авахд нэг тийм төрүүлэх. Сая жишээлбэл юу физикал дэшиг тэр үеэр бол ямар их өгсөн байдаг. Австралид найзтайгаа үзэж байгаа хгүй. Тэгээ одоо би тэнд 3 гадаад залуучтай цуг эндэртэй. 2 нь Шинэ Зеланд их. Гэтэ Австралид насаараа байсан. Тэгээ нэг нь Сингапур ихгүй. Тэгээ нөгөө манай нөгөө хоёр бол мэдээж тэгээ Австрали улсаа дэмжээл явж байгаа хгүй. Тэгсэн мөртлөө цаанаас ингээд Австралиас илүү Монголын таалагдах юм шиг ярьдаг. Тэгээ одоо ер нь бол хинч монголчуудыг яг бүр финал хүртэл нь явна гэж бол төсөөлөөгүй байсан. Би бол өөрөө төсөөлөөгүй байсан. Тэгээ бүр одоо дараа нь нөгөө баахан нэг тийм тавилтаа байсан уу гэж нэг тийм баахан маргаан яваад ирсэн шүү дээ. Тэгээ тэр мөрөнд хамаагүй за манайх ямар ч тач ингээд дэлхийн тавцан дээр өөрсдөө таниулж чадлаа гэсэн үүднээс нь л амар гоё баярлал өгшөөл. Гэтэ Австрал бас яалтч байсан. Тэгэхээр тэр би хүний ген гэж нэрээ амар тийм. Тэд нар яалчгүй зүгээр жоохон азгүй болол тэгэл ер нь хасагдсан юм шүү дээ. Тэр бол яалчгүй гоё. Тэр сүүл нөгөө Welcome to Mongolia үзсэн үү? Тэр айгүй хөөрхөн байсан шүү дээ. Тэр айгүй хөөрхөн байсан те. Үзв штэ. Тийм. Тэгээ Netflix хийж байгаа юм ч та тэгэл. Гэтэ манай монголчууд яг тэр үеэр их би яг анх үзчихэд манайхан ер нь сэтгэл хөдлөл их муутай хүмүүс. Баярлж байгаа ч тийм уурж зүгээр л нэг юм нэгний үе те. Англиар нэг stoic гэдэг шүү дээ зүгээр л. Тэгээ ингээд сүүлд ингээд бодоод байсан чинь нөгөө юм сэтгэл хөдлөлийн юм 50 учраас тий 50 учраас тэгж баг финал хүртэл явсан юм болно гэж бодсон шүү. Нэг талаас бас тийм байсан болохоор амар олон хүмүүс таалагдсан л юм шиг байна. Нөгөө орхон баяр арслан жаа бас нэг тийм Oraking гэсэн нэг тийм хочцолтой болсон шүү дээ. Юм л болоод нэг юм л болчихсон. Тэгээ хэлж тийм байсан. Босод бүр ахлагч нар наа гэж ахчих. Бид нар чадаа гэж болно доо өдрийг тэгээ те зүгээр шаа би гарсан. Юу заага гараач. Гэтэ нэр үнэхээр гайхалтай сурчлагаа тийм амжилт үзүүллээ те. Тэмцээн болсон үед ч тэр дараа нь ч тэр те яг жинхэнэ энэ 100 нэрээ жинхэнэ олон жуулчин ирж ирэх бохаа. Наадам үзэхэр юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэр бол одоо энэ дээр бидэд юм саваа бэлдээл те.
хүлээгээл үйлчилж аваал. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан өмгийн холбооны мэдээллийн ивент этгэгч Urban Talk. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. За ингэж чам. Манай Urban Talk нэвтрүүлэгч хүрээл авч явдаг. Тэгвэл яг та нарт зориулаад манай бартендер менежер Пүлэ гэж залуу. Хүрээ рестораны гоё хөтөлбөр хийсэн байна. Зөвхөн та хэд зориулсан зүйл шүү дээ. За өнөөдөр болонгот хүрээл авамж спешиал коктейл гаргасан байгаа. Нью-Йорк виски sour гэдэг коктейлийг өөрийнхөө арга барилаар өөрчлөөд вайны хөөс болгоод гаргасан байгаа. Тэгээ виски сүртэй зүйл авдаг коктейл байна. За дамжуулчих. Тэгээ. Яг онцлог нь юу вэ? Онцлог нь тэг вайн хөөс вайны фон байгаа тийм фон байгаа. Үйлчлэг нь яаж? Үйлчлэг нь хурдан шүү дээ. Хонгоно. Нью-Йорк виски sour болонгот энэ дээр нэг вайн гэдэг байхгүй. Тэр нь болонгот хөөсийн хэлбэр чийлжүүлээд тэнгуут л удаан байх юм бол одоо ингээ хөөс нь буугаад шингэн вайн төлөвт орчиж байна. Жохон сонирхолтой коктейл. Тийм байна тий. Уухад сонирхолтой. За баярлалаа. За баярлалаа. Cheers. Cheers. За. Тийм байна. Зүгээр хөөс биш үү? Ингэж тэрэг гэж хэлэхгүй. Ямар ч юмтэй гэж. Төр жолооч дутчихноо. Үжир нь яаж энэ гадуур гарахтаа найзтайгаа гарахтаа юм юугаар ихж чинь. Янз шүү дээ. Янз бүр. Тэгээ найзууд юу ууя гэж юм. Тэр өдөр яг сэтгэл санаа юу уумаар тэрийг л уунда. Амар эмоц зүгээр айрх үг. Водка гэх тий. Тэгэл ананер штэ юу дандаа вайнууд. Найзуудаа бөөндөө бол баг вискигээр дагналаа шүү дээ. Чист үздэг юм тий. Маргааш нь шаардахгүй. Виски уухаар шаарддаг. Дан вискигээр дагнжуулыг шаардахгүй. Холбоор тийм. Тийм. Гэхдээ янз янзын коктейл холиод уужхаар маргааш нь амар хэцүү. Тийм. Жасмин яаж вэ? Би яг гэж байжлын дөгт. Гэхдээ яг ер нь ихэвчлэн бир ун. Яг тухтай байгаа нөхцөлтэй. Тэр бүр гарч мараад зориод нэг октод гарын орё гэдэг шүү дээ. Тэгэж мөх юм бол тэгэл стайл виски 1 грам ч. Ямар хатаа өгдөг. Бид нар наан зөвлөх мэдтий. Пивэ барьсан болно. Вайн уудгүй юу гэж? Уудаг. Тийм. Ананер менежер. Эсвэл дан 2 3 хон октод арай л. Ээж тас. Би виски уудаг юм уу? Чи вайн ч юм болов уу? Тэгээ вайн л цагаан вайн эсвэл жин тоногч юу? Жин тоногч айгүй амар шүү. Харин ер нь дэжгүй үсэрхээ. Маа ачаах ч юм бол
Би ч одоо нас яваад нэг орон байрны архтай хийж юм да. Энэ би тийшээ орсноо бол нэг хайхтарсан. Сайхан амбаа юу? Найз руу хөзөр тоглонгоо тэгэл л нэгнээр таарж арх уусраа гал таарах юм. За хэр шоуд тий. Гадуур. Баста шоудаагүй. Баста шоудаагүй шүү. 100 мөн Playtime-аас хойш баг ер нь гараагүй хаа. Playtime дээр чи та яг бүр байрч тий. Чи сэтгэл гаргаж үзсэн тий. Зайхан гэж хэлээ. Яа. Шаардаж мартсан. Бороо ороосоо гэрчсэн шүү дээ. Playtime дээр гоёсан. Дараа жил шинэ жил ахаа явна Playtime. Одоо ингээл яг зүгээр дандаа ер нь ихэнх нь залуу хүмүүс байгаа болохоор л. Сүүжиг настай зүгээр ингэснэ. Ингээ хайр сэтгэл юу одоо байхгүй би. Зүгээр ингээд яаж ч лацгаа ханагууд нөө тэнгисийн хэрэг гээл те эн чинь ер нь хайр дурлаа хайрын нэвтрүүлэг шоу байгаа даа шүү дээ. Хайр олох гэдэг шүү дээ. Тийм тэнгууд одоо би сүүл нэг юм уншингууд одоо болохоор ингээд хайр хэцүү болцсон байна гэдэг байгаа байхгүй. Тэ хайр хэцүү болцсон байна. Тэгээд хитрхи их сонголттой тэрийг ингээд сонголт хийж чадахгүй байна гэдэг иймэрхүү асуудлууд ер нь дэлхийн нийтээрээ залуу хүмүүс байгаад байгаа юм байна. Тэнгүүд Монголд ер нь ямар хөө байна? Монгол залуучууд ер нь яаж ийн гэдэг тал дээр би бодоод байгаа байхгүй. Хүмүүний хандлагатай айгу өөр өдөг хаа тийм. Тэгээд Монголд миний нэг анзаарсан юм гэхдээ монголчууд бол үерхэл гэдэг юмд арай их жоохон ачаал бүтлэг өгдөг юм шиг санагдсан. Ер нь тэгэл хаасайгүй зүгээр нэг хүнтэй танилцал зүгээр одоо зөөц хойлоо гой байгаад юм шиг үерхүү гэл тийм. Айгу тийм сериус нэг хүлээж авдаг гэх юм. Болонгой миний би бол өөрөө хувьдаа айгу тийм хүн л дээ. Тэгэл нэг хүнтэй үерхэж байгаа бол за энэ үнтэй суух ахтай гэж бодоод тэгэл үерхтэй л дээ. Тэгээд за тэгж байгаа нэг салцах байх гэж бодоод үгүйсээ үерхүүл авир тийм үздэг тийм. Гэрэн тойрон тийм үерхэл байна уу? За тэгж салчин дөө гэсэн. Тэгэл одоохондоо гой байгаа юм чинь ингээл тэгэл тийм. Гэтэ яг энэ нөгөө сошиал медиа гэдэг юмнаас болоод бас мэдээж одоо таны хэлснээр нөгөө сонголт ихтэй болсон гэдэг нэг тийм бас бодол байж магадгүй. Энэ дэр ер нь ихэнх хувийн сошиал медиа нөлөөлж ийн гинэ. Би яг тэр унссан судалгаан дээр бас нэрэж нөлөөлөд байгаа юм шиг те. Би өмнөх нөө нэвтрүүлгээр асуусан аахгүй ингээд зөвхөн сошиалын хандлагын төлөө үерхэж байгаа асуудал бас байна. Хидийдж гарч ирж дээ те. Тэнгүүд зүгээр яг үнээр үерхэж байгаа хүмүүс сошиал нөлөөлж ийн гих зэргийн ингээд амар их юм драманууд гарч ирээ те. Тэнтэй харьцуулдаг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд бас анзаарэгдээд байгаа байхгүй. Одоо тэнгисийн үедээ бас айгүй сонирхолтой байсан шүү дээ. Одоо бид ч Балид очичаал шууд уцмоцоо ураалал яг юм вилла дотрын вакуум орчинд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол тэгээд бибинтэйгээ яг цэвэр одоо юм дандаа юм яг л нүүр тулсан юм байдалтай л харьцаж байгаа болохоор бас ойртой мэдрээгүй юмнуудыг бас мэдэрч үздэг юм лээ. Одоо л ер нь тэгээд нэг хөөх охинтой танилцуул тэгээд эхлээд нэг инстаграмаар харцал тэгэл ингээл биш чаа тэгээд тойл уулзсан гэл тэгдэж шүү дээ. Тэгтгэлүүлэгтэй. Гэхдээ тэр үед бол яг юм цэвэр яг юм бодит харилцаагаар яасан болохоор бас аюу сонирхолтой байсан. Наа охтууд энэ дэр юу гэж бодож байна? Юу ч асуулаа. Яг юу ашиг. Одоо яг хайрлах хэцүү байна уу амархан байна уу? Хэцүү штэ. Ер нь л яасан ч хэцүү. Жилээс хэлсэн л хэцүү болох. Явн ч чангаад байна те. Тий. Харин энэ дэр би сошиал амар нөлөөлж ийн гэж ойлгоод байгаа штэ. Зүг үү? Бас залуу ихний бас нэг юм хайнг хинэггүй юм нэг тийм нэг хайр дурлалыг үргэлжлэх нэг тийм амар чухалчил тийм яг авч үзэхгүй нэг тийм байгаа юм шиг надад л одоо манай аав ээж хоёр бол аим гоё үргэлжчихсэн гэж байгаа хгүй одоо ингээд сонсоод ангууд 3 жил хилийн зэрэгт явцсан. Тэгээд ингээд өдөр болгон захиагаар харилцдаг. Тэгээд ээж ч гэсэн эрх хүүд сурч исэн. Тэгэл 3 жилийн дараа эргэж уулзаал. Тэг 18 наснаас хойш одоо үерхэд авч ирч одоо 60-д тэнгүүд тэр үеийн үерхэл одоогийн үерхэл сошиалч нөлөөлж байгаа залуу үеийн хүмүүсийн бас хандлага бас аягүй нөлөөлж байгаа гэж үзэж байна.
хитийг сонголттой байна гэдэг байгаа шүү дээ. Бас нэг зарчим нь. Тэнгүүд амар үнцэнтэй үер хийсэн байгаа байхгүй тий. Тийм бас магадчгүй те яг сонголт гэж бодохоор одоо ингээд буцаад аав ээж рүү очихоор би эхнэрээ олох газар их сургууль ээж болж байна. Байрны тэр аваар ээж болж байна. Ажлын тэр аваар л ээж болж байгаа байхгүй тий. Тэгээ өөр хороол руу орохоор зодолч. Өөр орохгүй. Аавын түүхээс сонсоод дандаа тэгдэгс. Энэ алуулна. Тэгэхээр ингээд нэрээ сонголт нь яг тэр дундаа л эргэлтээд байсан байгаа байхгүй. Тэгвэл одоо олонгууд зүгээр ингээд хүссэн тий зүгээр харж байгаа. Яг ч Instagram, Facebook нь өөрөө санал болгох юм оо. Миний тэгээ таалаад байгаа охтуудын нэг юуг нь одоо мэддэг болсон тий. Энэ яаж гээд би яг нэг адилхан маягийн охтууд гарч ирлээ тий. Тэр бас нэр сонголт ялдчих. Тэр үеийн одоо блоклох захиа бичих болох уу? Тий. Блоклох. Тийм байна тий. То би та блоклцсон шүү. Яа нөтэ. 10 жилийнхаа монтаж нэр баахан нүрийн зурцсан байдаг үстэй. Яаж бодлооч юм. Тэнгүүд бүр өмнөх яг зүгээр энэ надад нэг хальт таалагдаад идэв. Энэ гэдэг яг арчилсан гоо ирчлүүд бодол биш л дээ. Зүгээр ингээ хальт бодонгууд сүү тавилдаг байсан шүү дээ. Одоо баг хааны үе юм уу ч юм уу те. Баг вахт нь сүү тавиулаад тэгээд гэрлүүлэх гэдэг зүйл надад нэг талаар амар таалагдаад идэх байхгүй. Яа тэгвэл за аав ээж мэдээж одоо удмыг харж байгаа тий. Энэ аав ээж нь сайн өвөө эмээ хэр сайн хүн үү? Одоо манай хүүг охиныг хэр сайн авч явах уу? Ер нь хулгайч дээрэмч биш гэдэг ингээд тэр чинь нэг байл сахалт болоод би юуны мэддэг хоёр гэр бүл байгаад шүү дээ. Тэнгүүд охиноо суулгадаг хүүгээ ингээд сүү тавилдаг. Тэгээ энэ хоёр багаас нь нийлүүлчин заяа. Найзлуулаад нийлүүлээд одоо муу сайныг мэдлцээд амьдралын хар хүнцгийн нэг чигт аваачлаа. За одоо том болцсон юм шиг нэг гэрт ороо гэд нэг орд засч өглөө. Тэгээ нэг иймэрхүү зүгээр яг бүр хэд эрхчлөөтэйгээ бодонгууд энэ нь бас зүгээр ч юм санагдаад байхгүй. Мэр амар юм биш үү? Амар уу? Зоохгүй. Аваачлын хүндээ суух юм байна гэдэг. Тэ хинтээ үерх хөл гэсэн бодол байхгүй. За хэрэлцүүлдэ за байж байгаа. Буцаа орё дөө ч юм уу те. Энд дээр нацгаар юу гэж бодож гэж байна? Энэ яг нэг талаасаа тэгтээ бас нэг жоо юу юм шүү. Нэг бол амар яг өөртөө амар таарсан үнтэй, нэг бол бүр амар бүсэл дэмэнтэй уучирч бол бас нэг тийм. Тий. Би өөрөө Австралид сурч байхдаа бас нэг хэсэг нэг жоо ажил хийж үзсэн. Тэгээд тэнд ажиллаж байхдаа нэг юм Иран улсын нэг юм ихчтэй ажилладаг байсан байхгүй. Тэгээд тэр ихч надад яг амьдралаа ярьж өгдөөс тэгэл битэрч тэнд баахан буу алалцах хэрэгтэй. Тэгээд исламын шашинтай улсуудын зарим нь бол одоо хүртэл нэг тиймэрхүү жоохон fixed marriage гэдэг нэг тийм юм нэр уламжлалтай байдаг юм байна л да. Тэгээд тэр ихч бол надад тэлэхдээ би бол ингээд нөхөртөөгөө 20 настайдаа танилцчихсан манай гэрийнх нь ингээд манай гэр бүлийн найзын залуу өстэй битэрийг танилцуулаад одоо ингэж яаж байгаа гэдэг. Зүг окей тойроод ингэж хамт амьдарч байгаа мó гэсчгүй. Би шээ ганцаар ирсэн би зүгтаад ирсэн гэсэн. Амар юм ярьдаг гэсэн байхгүй. Би тэгээд бас нэг талаасаа амар тийм гүн бодолд ороод вау нэрэл гэхдээ юм би ямар азтай байсан бэ тэгээ одоо ингэж ийм улсад эмэгтэй хүн бодож төрөл бас амьдрал шал өөр байх байсан байна гэл. Тэгээ тэр ихч бол одоо тэгээд яг хөө тэнд очиод амар аз жаргалтай л амьдарч байгаа юм шиг байна л та. Гэхдээ бас тий. Ер нь тий. Тэгээ одоогийн нийгэм дээр энэ амар тохирохгүй ч гэсэн. Тий. Тухайд бол ингээд үр дагавар амар сонирхол болох гэдэг шүү дээ. Ингээд би цонголтгүй болох хүнтэй гэрлэхгүй байгаад байна. Тэгээ ингээд суулгачаар хэцүү болчиход байна нэг юм ангалтсан хэсэг дээр байгаа байхгүй тий. Гэтэ эртээр үед бол би боддоо шүү дээ. Нөгөө удам гэдэг зүйлдээ амар ач холбогдол өгдөг байсан. Манайх ийм удамтай гээл те. Тэнгүүтэл нь аав нь хүртэл охиндоо нөхөр авч өгтөө эсвэл хүүхдээ эхнэр авч өгтөө удмаа бодож тэр хоёрын хооронд нь гэрлүүлдэг байсан те. За энэ удам сайтай энтэй суу гэж хүчээр тэгж гэрлүүлдэг гэсэн. Удмаа л боддог байсан. Одоо олонгууд л нэг айхтар удмын таслаа хийчихгүй бол баг нэг айхтар удам бодохгүй үстэй. Тэ? Тэ. Тэгэхээр одоо энэ лалын шашинтай орнууд ч бас яг тэгж боддог баг. Юу яадаг удам айгуу хардаг боддог. Аль бол өөрийнхөө охиноо нэг арай гайгүй боломжтой болсон гэдэг үг байсан. Манай ч бас нэг хэсэг гэдэг үс. За баяалын хөлтөө зөвхөн баяалын хөлтөөсөн.
элит гаралтай айлууд элит гаралтайгаас хизээч одоо юу гэдгийг дээр дөр зэнда тохирохгүй гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо гэхдээ нэг тийм юм сонсогдоо болцсон шүү дээ. Ер нь тэгэл ээж за хайртай л бол хамаалт суус. Хүнтэй суучлал болоо доо үгүй те. Өмнө нь ээж аваад хэлдэг байсан юм. Дудмын харна. Эхлээд ээж аваатай танилцъя. Биш боддог. За мод юуг нь хардгийг хоёр хүн л таарч болов. Гэхдээ ингээд сүүл бас өөрөө хөгшөд ирэхээрээ энэ удам харах хэцүү. Бич хүүгээ хүнтэй суух юм бол бас удмыг харах гэдэг шүү дээ. Тэгэхгүй хүүхэд гэдэг чинь өөрөө эцгийнхээ өөрийнх нь тусгал нь байгаа. Одоо ингээл миний ойр орчинд бас нэг юм шаадаггүй эрэгтэй хүн байдаг шүү дээ. Нэг уухай те юм болгонд ашиг харсан иймэрхүү. Би тэр хүнийг хараад таних шүү дээ. За нэг юм чи иймэрхүү л гар байна да. Би тэрний хүүхдэд суулгахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь яг ээж автай танилцаад ээж аваагаа уулзуулаад ямар хүн бэ гэдгийг 30 минут ярилцаж суугаад хүн ер нь мэдэгддэг шүү дээ. Тэгээ хийж байгаа ажил нь хүртэл яг яаж байгаа юм, хүнийг ашиглаж байгаа мó, яаж мөнгө олж байгаа гэдгээс нь хүртэл хүнийг таньж болж байгаа шүү дээ. Бээс энэ дээр ачаал бүхэл өртөг. Одоо яг хүний ар гэрийг харах нь бас чухал байх л гэж бодлоо шүү дээ. Энэ нөгөө юу мөнгөтэй юу үгүй юу гэдэг талаас нь шүү дээ. Одоо тэр хүн чинь өөрөө ээж аав нь хэр сайн хүмүүжлтэй, хэр сайн боловсралтай хүмүүс байна. Амар тийм амбицтай хүмүүс байна. Тэгэл тийм мундаг хүмүүс байвал тэгээд ер нь хүүхэд нь ч гэсэн тэгэл бас нэг тийм айгүй амбицтай хүмүүжлтэй л байх болно гэж бодлоо. Одоо ялангуяа бид нар чинь хүүхдээ хүмүүжүүлнэ гэдээ яг өөр шиг болоод байгаа. Би одоо нэг юм хийх дургуй байлаа шүү дээ. Тэгэхээр гоо болохгүй. Наачтай аюултай нааш болохгүй. Би өөрөө дургуй байгаа. Тэгмэл тэр хүүхд болтгон байна даа гэж яг л би болоод байгаа. Тэрийг би өөрөө хүмүүжил гэж нэрлээд байгаа. Тэнгүүд л нөгөө хүмүүс ч гэсэн хүүхдээ яг л тэрж хүмүүжүүлж байгаа. Тэгэхээр тэр хүүхэд бол яг аав ээжийн тусгаланд болоод босчих жоо. Тэр чинь бүр хоошоо удамшаа явна шүү дээ. Тэгэл ингээл явчих шүү дээ. Харин тэгэхээр юм сонирхол. Би зүгээр яг одоо энэ нийгэм дээр жишээ нь зүгээр 80-ийг ингээд жаа багтчихсан заяа. Яг нэг залуутай сүү тавилцсан. Удам судраа ярилцсан асуудалгүй заяа. Гэр сайхан гэр бүлийн сайн хүү мүү. Суулгацсан бол яах вэ? Төсөөлөө бодонгот. Тэгсэн шүү дээ. Одоо нөхөтэй жоохгүй яа. Тэ. Хараагцнаа. Тэ. Тэгэл зааж зүс авсан байлгүй дээ. Гайгүй болцсон байлгүй дээ гэж байна. Таав ээжтэй бас итгүүл итгэж штэ. Дээд чи зөвлөв тийм да. Яг зөрөөл гачаад бурууддаг байхгүй. Тэгээд ээжлэр хоёрын үгэнд л ор гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр амьдрал амар амархан дутгаа шүү дээ. Тийм эмгтэж амар зөнтөө тий нэг сонио. Яагаад ч юм. Үнэхээр тий. Нэг юм сонио яг харж мартахаа хүртэл мэдрэмжтэй харж мартдаг тий. Гэтэ би бодлоо. Жигүүд нэг эмгтэж зөнтөө гэхээсээ илүүтэйгээр юм хүний нүүрний хувирал сэтгэл хөдлөлийг амар бидрээс илүү анзаардаг баг. Болохгүй чаатчингүүд л энэ миний нүүрний хувирал чинь өөрт мэддэхгүй л мэддэгдэн ш нь сандраал. Босчоо жоо ингээл тэрийг амар анз. Бид нар чинь тийм анзаархан байхгүй ш. Дөрөв зургатаа үзээд гэсэн ч шүү дээ. Тэр мэдрэмж гэхээсээ илүүтэйгээр нэг юм хүний хөдөлгөөнийг тийм ажих чадвар эргэжтэйчүүдээс илүү их байх гэж байна. Тэг ер нь жоохон харанхуй хардчихааш тэгээд чи яг тэгсэн байна те гэх тэгэнгүүт нөгөөт нь яг яасан бэ? Яа ч гэсэн хамгийн өөрөө яриад өгч таа. Сандарсан. Би ч асуув байх чи юу мөө. 근데 энэ цаанаас дохио байна те. Одоо манай X чинь тэгээд байгаа байхгүй ингээд зүр нэг юм унтаж ирсэн ээ. Чи өөр охинтой чадлаад байгаа юм биш үү гэдэг. Тэр би чинь юу илээ өө гэжсэн аа гинт ботсон чинь бас нэг охин дээр зүрхмөрх дараа тавьчихсан те. Тэр бодоод нэрээ зөнтэй ч юм уу гэж бодоод байгаа байхгүй юу. Би слаач. Санаанд өгч. Тэгэл ийм л хэлдэг санаанд өгч. Нэг мэдсэн чинь хаахаа дарах чараа зүрх тарцсан юм гэж. Үүд нэрээ яг нэг мэдрэмж байгаад байна те. байдаг. Тэгээд тэндээ өөртөө 100% итгэлтэй. Тийм. Өөртөө итгэлтэй л шууд тулахгүй бол тэр чинь өөртөө жоох игүүл юм бол чи өрдөө чи өлөөдөс. Шууд заримдаа бас цохилдуулдаг бах уу. Бүх хүмүүс хэр сандрахыг хараад зүгээр. Хулгайч нүднгүүгээд тэр чинь баасан гэсэн шүү дээ. За. Яг нөгөө 50 байдгаараас байгаад ингээс ч зүгээр шүү. Хөгжилтэй шүү дээ бас. Ирчүү чинь тийм анзаарга байхгүй.
Байхгүй тий. Юу тэр хүн инээж нөө дуртай байна уу, дург байна уу? Одоо заримдаа ингээл нэг ивент ороод гараал явна шүү дээ. Тэнгүүдлэл манай хэлж чинь энэ ийм хүн байна, чамд ийм хүн байна, чам жоохон дургуун байна, чам дуртай байна гэж хэлж байгаа. Тэрийг би бол хизээж анзаарахгүй. Энэ надад дургуун байсан тэр үйлдэл би хизээж анзаар. Тэгэхээр нэмэгтэй бүгдийг нь анзаарсан байна. Ажигч гэрхаа байгаа. Зүгээр сайхан шоуддаг нацтай. Зүгээр оройд ажил хийгээ байж дээ. Бид нар бол байхгүй шүү дээ. Одоо ингээд байхгүй гэж ер нь дийлэх нь байхгүй л дээ. Гэхдээ ер нь эмэгтэй нартай дэрүү, эрэгтэй нартай дэрүү. За зүгээр хартай байлаа гэж бодоход. Эмэгтэй нартай байсан нэрээ зүгээр хаа. Тэгээс өөрөө анх 16 7 таа байхдаа тэгэл хүнтэй анх удаа үргэлж үзэж захтаас жоохон хартай байсан. Тэгээд сүүлдээ тэгэл анзаарч байгаа байхгүй. За энэ бол угаасаа надад цогтгүй юм байна. Тэгэл угаасаа болий гэл. Эмэгтэй нартай байхаар арай нэг жоохон гайгүй гэдэг ч юм уу. Энгийн амьдрал шиг аа. Зүгээр. Арай төвчээртэй амтхаа. Гэтэ эрэгтэй хүн хартай байх бүр мяа өстэй тий. Сүүлийн бүр хүчрхийлэл нь болох байлгүй да. Тийшгүй тий. Гэлч хардах хоёр гэдэг ч гэхдээ ингээд яг ялах хэрэгтэй гэдэг юм л өстэй. За ялгая л та. Яаж ялах вэ? Яг гэхдээ бас энэ цаас одоо нөгөө хүний insecure байгаа талаас нь л ер нь нэг тийм хартал гэдэг юм гарч ирд юм болов л гэж боддог л да. Одоо би өөртөө 100% итгэлтэй яг өөрийнхөө найз охиндоо юм уу их нэртэй 100% итгэлтэй байвал тэгээд яг хардах ямар шаардлага байхгүй шүү дээ. Гэхдээ бас одоо тодорхой хэмжээнд тэгэл өөртөө хичнээн итгэлтэй байсан ч гэсэн тэгэл өөрхөн ингээл өдөөл манай өнрөө ингээл бичээлээвэл тэгээ бас нэг жоохон харамлмаар санагдаж тийм. Тэр үед нь л. Гэхдээ тэр өөрөө бол нь юу өөрийнхөө хүн рүү гарах биш. Нөгөө хүн рүү гэх юм чинь гэхдээ ямар ч тааш тэгээд яг болонслол гаргана гэж. Наа хүмүүндээ хэлээрэй тэр гэж байна. Одоо ингээд огт харгүй залуу бай гэсэн юм заяа. Сонно. Шилэн шүү дээ. Бас нэг жоох юм наа чи тооксик шүү. Тэ. Амар гоё ингээ харгуу мөрөөдөд гэхдээ харгуу ашигтай юм уу гэж тооксик шүү. Ер нь юм болгон чи нэг юм баланстай байх хэрэгтэй шүү дээ. Бүр ерөөсөө хардахгүй бүр ингээд бараг тоохгүй байгаа юм шиг л мэдрэмж төрнө шүү дээ. Энэ одоо би яасан ч юм ямар ч хамаагүй байх таа гэх. Хин би гаднаас цэцэг бараад ороод ирсэн. Ямар гоё цэцэг алсан гэдэг үсэн ингээд юм л ярьтын шүү дээ. Тэгэхээр амар мэдрэмжгүй тал руу гарах гэдэг юм тий. Харин ингээд октод ийм драм жоох өсдөг байхгүй тий. Ер нь явцад тий. Ер нь бүх юм ийм аж аргалтай гоё байгаа л хөдөлцөжгүйгээр энийх юм бас биш байгаа даа байхгүй тий. Заавал голт нь ингэж харж мараад боломжоос хараад. Тэгвэл илүү сонирхолтой байгаад нөө. Тийм шүү дээ. Тэгэхээр тэгэхгүйд ингээд бүх юм яг л амар гоё асуудалгүй аж аргалтай чинь жаргалтай сүлдээ бүр анзаарах болох юм шүү. Тийм нэг жаргалтай үед юу болоод За тэгвэл октодоос асуухад хитрхий тийм good guy байгаад байвал бас ер нь өдөртэй юу? Урт хугацааны амьдралдаа бол зүгээр. Өөр хугацаа шиг юу? Бүр амар одоо хардахгүй, харамлахгүй байх юм бол тий ер нь жоохон сонирмох. Зөөд штэ яваа тэгэл яг л нэг л хэвэн байдаг сэтгэл зүгээрээ ингээл хажууд ингээл намайг нэг тийм надад нэг тийм үн цэнтэй мэдрэмж өгөхгүй байхаар эмхтэй хүн услагдахгүй эмхтэй хүн өөрийнхөө гоё сайхныг мэдрэхгүй байхаар чинь тэгэл өөр намайг хин гоё юм үн цэнтэй болгож яаж хин намайг миний эмхтэй мэдрэмжийг надад илүү төрүүлчин гэдэг хүнийг хараад эхлэх байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь маа залуус нэг юм бяцхан драм бас өгч байгаа л тий. Бас өөр драм тий. Хажуу зүрс харж марж байгаа зарнаа залууч яадаг ингээд тий. Бас нэг бид нар бас нэг юм тоглоом өөрсдөө сурч хэрэгтэй. Мэдрэмжтэй орж ирэхгүй бол тэгээ загнуул доо. Бас аюул дөөстэй. За нэг жоохон хардчихъя гэж ороод байна л дээ загнуулаад ороо. Чи орог өөрөө өөрөө удаа. Миний ахвал зөндөд гисэн үү? Би гайгүй. Таар хартсан уу? Би харах. Тэгэхээр юм өөр яа драм өгч юм тэгэл.
нэр нөхгүй те. Тайван шүү. Энэ хар. Гэтэ би яг хардах юм байна л да. Гэтэ нэг хүн өөрөө кодлно гэж байдаг шүү дээ те. Тэгвэл өөрөө ер нь гэхдээ би өөрийгөө кодлдог төрөл юм баг. Нэг ажил хийх юм бол заавал дуусгах гэдэг кодлчдаг. Гарч чаддаг юм. Тэгвэл би болохоор би хамгийн сайхан залуу гэдэг өөрийгөө кодлцсон. Тий. Тэнгүүд л ингээд хамгийн сайхан залуу надаас өөрөө гоё залуу байхгүй юм чи яах юм хард шаардлагагүй болчих. Тэг кодлцсон. Амар код байна очт. Би өөрийгөө кодлох турсан. Наад код эвгүй код шүү. Би ми кодлцээс нэг мэд найз хөнгө болсон. Нэг сайхан залуу яваад. Яг юм хар гэхээс илүү зүгээр нэг юм сонирхолтой л байх те. Ийм анхаарал тавьж байгаа шүү гэдгээл илэрхийлээд байж ахна шүү дээ тий. Чи надад чухал шүү, чи надад амар үнцэнтэй шүү, би чамайг алмааргүй шүү гэдгээ нэг тийм гоё юм дэл. Чи бол чамайг амар олон залуус харж байгаа зэрэгэл тий. Чи тийм л яах гэсэн юм. Хоёр үг шидэд яах вэ тий. Тийм шүү. Тартаа муу юм. Юу ярьж илээ? Тэр хардуулах юм хийвэл шаардна да. Тэрнээс эсвэл шигэрдэг байхгүй юу юм л. Энэ юм гэдэг охин байна энэ донд. Хартаа юу чи гэдэг. Тэр бүр ингэ бодож байгаа бол тэрийн тунгааж байгаа л энэ яг юу гэсэн юм бол ингэ суулгаж байгаад бүр ярьдаг. Ийм байна. Энэ юу гэсэн юм бол яг уу гэдэг ч юм уу тий. Бүх баримтыг гаргаж ирж байгаа. Хэмжээ гаргаад ирсэн. Окей, яг тийм ээ. Яа, хэвлэлтэй шүү. Хэвлэлтэй юм уу? Амар токсик. Гэтэ яах вэ хаа тэгээд сайхан дурсан юм та. Чи хэвлүүлчихсэн юм уу? Хэвлүүлчихсэн. Сайхан. Тэгээд амар сонирм шудраг ус байгаа нь бүр өмнөх ирэхээс өмнөх юм гаргаж ирж байна. Ингэж гаргаж. Тэгвэл тэр биш шүү дээ. Тэр бол биш шүү. Хойшоо л гаргаж тий. Тэр би өмнөх амьдрал ирж чухал юм. Бас тодорхой хэмжээнд чухал хаа гэхдээ чухал. Чухал байт юм билээ ер нь. Бас амар чухал. Тийм одоо ингээд багасаа одоо өмнөхөөс ингээд нэг амар олон татамжтай хийсэн үйлдэл хизээш надтай шууд өрхөнгүүтээ тэр засагдахгүй л ахгүй. Бас тиймэрхүү нэг жижигсэж юм л. Одоо ингэ би хөвлөлцөн чанга. Гэтэ одоо яг нэг анхны хайрл гэж ярих байлгүй дээ тий. Бараг удаан хугацаанд яг гоё үерхсэн гэдэг. Ер нь тэр л үстэй өмнөх гэвэл. Тэрнээс өмнө танд тийм гоё дурлсан хүн байхгүй шүү дээ. Тэгвэл тэгэл таны анхны хайр юм шүү дээ. Тий, яг тийм тэр үерхэл гэдэг. Анхны хайр гэхдээ яг эрэгтэй хүн ялангуяа хизээж марцахгүй байна. Ер нь Хүүхдээ бодож өгдөг гэсэн. За наач дээр ингэжсэн. Анхны хараа. Яг би юу гэж бодод байдаг вэ? Одоо нийгэмд ч эрэгтэй хүмүүс нэг арай нэг юм жоохон юу аль болох тэгээд нэг юм жоохон эмоц барьдаг нэг иймэрхүү байх ёстой гэсэн нэг юм чиглэлээр амьдарч байгаа. Тэгээд ер нь анх удаа хүнд дурлж үзэхдээ өөрийгөө эрэгтэй хүнээ өөрийгөө хүнд нээж өгч байгаа анхны тохиолдол юм шиг санагдтыг. Тэгээд тэрнээс болоод амар ач холбогдол өглөө болохоор тэгээд ер нь анхны хараа марцдгүй болов гэж бодчихсон. Тэгтээ саяны өгч юм бомб тавьж шүү те. Эцээч маа. Тэгээд өөрчлөлт боддгоо юм хаяа. Сайн шүү. Сайн токс. Хатаа шот тийм шээстэй. Нэг асуулт манай хоёр ах нар тесттэй мистэй гэх юм болов чиг чимэг байд. Би тесттэй л гэсэн шүү дээ. Өөхөө өмнө. Наадаж ярихгүй. Бодох хувьд бол яг бодогдох хувьд бол боддог. Сандгүй л гэхдээ мэдээж боддог тэгэл. Гэхдээ анхны чи хэдэн жил юм бэ? Би 18 онд 16 настай байхдаа 18 оны Playtime дээр танилцсан. Хоёр найзтайгаа Нисванис үзгээд урагшаанд бүр чигч орж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг баруун талд манай зогсож байсан. Тэгэл амар тийм хөөрхөн санагдал. Заавалчгүй нэг Instagram авах хэрэгтэй юм шиг санагдал. Instagram нь ч нөө дугаарж байна. Тэгээд авъя гэж эргэлзэж чаа тэгээд авч чадаагүй. Тэгээд Нисванис дуусаад тэгэл манай найзтайгаа яваад тэгэл дараа нэг техникийн зогсож байсан байхгүй. Тэгэхээр за угаасаа одоо сүүлийн боломж асуувал үзье. Үгүй гэж хэлвэл тэгэл баг дахиад таарахгүй л гэдэг. Тэгэл
асуусан чинь над руу ингээл би эхлээд очиод зөөнө Instagram ч авч болох уу гэл тэгс чинь над руу харж ажиллаж байсан нь зүгээр гараа ингээл тэгэл битээр. Бас гоё хвчлээ тий. Тэгээ 3 жил үерхэд сасаа. Тэгээ 18 он гэхэр сайхан юм санагдах юм. Танд бол их хоо. Би ч даатнаа гэсэн чи 20 жилийн өмнө. Яг одоо даатнаараасаа боцчих дурсам ч нэг үдсэн кино ч юм шиг зүудч юм шиг санагдаж. Тэгээ цаг хугацаа яваад ирэхээр чи 38 онд нэг нэрээ бодоод үзтэй. Тэгэхээр нэрээ санаад байна санахгүй юм шиг үзэх юм. Цаг хугацаас ингээ мартагдуулаад байдаг шүү дээ. Анхны тийм сандгүй зүгээр амар их дурсдаг. Тэгэл ер нь тэр үерхлээсээ болоод би өөрийнх нь талаар бас амар их юм суурч авсан болоо гэж боддог. Тий, наа чи яг үнэ шүү. Одоо яг нөгөө энэ охинтойгоо салчаад яг түрүүний ярьжсэн шиг нөгөө за зэн хар гэдэг энэ зам болоо үзэнтэй зөвхөн мэнэ гэл тэ. Тэгээд ер нь би цаашдаа хүнтэйгөө ирхүүл бас нэг жоон цензуртэй яг өөрийгөө бүр ингэж хит их өгчөөд байвал яг салчвал би бүр юучгүй л дээ ингээд бүр амар тийм сэтгэл санааны готролд орж исэн болохоор одоо л бас нэг тийм self respect үүрэх хэрэгтэй мэн гэж боддог. Тийм. Тийм шүү. Тэгвэл эрэгтэй хүмүүс анхны хайр нь тийм амар чухал гэдэг нь бол үргэлж байгаа дараагийнхаа эмэгтэй хүнийг анхны хайртайгаа харьцуулж үгүй бодгүй байдгүй. Гүг. Тийм эрэгтэй хүн дээр харьцуулах бол өстой тун гайгүй байдаг хөх шүү. Ер нь бол яг ингээд би зүгээр өөрийгөө анзаарч тэр эргэн тойрны найзтай эрэгтэй найзтай анзаарч тэр яг юмыг яг тэнд нь үлдээчдэг. За окей. Тэнгүү танаа сайхан дурсч бодох юм бол гайгүй байгаад байгаа хөх. Яг тийм харьцуулах чиг баг өөрийгөө ч хүнтэй харьцуулдаггүй шүү дээ. Зарим тал дээр энэ муу талч гэж болон сайн талч гэж бол одоо нэг хичээхийн өөрийгөө мундаг хүнтэй харьцуулж болох ёстой шүү дээ. Тэгэхгүй ер нь харьцуулах гэдэг юм ер нь гайгүй. Зүгээр яг харьцуулъя гэвэл мөөм нарай жижиг гэж мэри те өвзг нарай. Тэгээд тэгвэл харьцуулна гэдэг чинь хүний өөрийн байгалийн зан чанар юм биш үү? Тийм. Тэр чинь угаасаа л юмыг харьцуулдаг шүү дээ те. Бүхэн одоо юу гэдгийг нэг прус унжаагаад 5-7 унаад тэр чинь харьцуулж шүү. Тэгээ би одоо прус унж чадахгүй шүү дээ. 5-7-аас дээшлүүлнэ шүү дээ те. Тэгэхээр ер нь тодорхой хэмжээнд бидэрт өөрсдөд нь мэддэхгүй ч гэсэн харьцуултал явж шүү. Чи мэдээлэл авцаа. Автан ба. Гөөд хөтлөгч хэрэглээ. Гэтэ яг хамгийн анхны өргсөн хүн чинь хамгийн анхны хайр байх албагүй. Тэгээд гэж үздэг. Байх албагүй. Хамгийн анхны одоо зүгээр хамгийн анхны нэг жоохон бахта өргөж шүү дээ. Хүмүүс ингээд 10 жилтэй ч юм уу. Тэгвэл тэр өргсөн хүн нь заал анхны хайр байх албагүй. Тийм. Тийм л хэвчээ. Би бол бүр 3 дугаар ангид байхдаа л нэг охинтой үерхэж ийн гэж явдаг байсан. Тэгээд Гүйцэж байгаа шүү дээ. Юу бибинийгээ хайрлах те. 10 жилийн бол яг Бүгдээ зориулсан хайрыг л анхны хайр гэдэг юм шүү. Хамгийн анх удаа бүгднгийн зориулсан хайрыг л их сэтгэл гаргасан, бүх юмаа өгсөн тэр хайрыг л анхны хайр гэдэг шиг байна те. Тэгээ анхны хайр нь бүтлгүүтэн мөдл багаар харамл холоо стил ингээд өгөөд авах болоо. За би өмнө ингээд салаад тэг хамгийн өгцөн байгаа шүү дээ. Тэгээ салцсан чинь ингээд энэ одоо нэг тама авчиж байгаа шүү дээ. Тэгээ дараачийн хайртаа уучрангуутлаа яг анхны хайртаа өгчээсэн шигэ бүх юм өгч чадах бол хүмүүс хэцүү баха. тэгэхээр одоо олон хайртаа уучрч болохгүй байна шүү. Сүлээ тэгээд Жаахан хоосон юм яа. Гэсэн. одоо байгаа л юм гэдэг. Явах тусам хашруулах. Тэгээ явах тусам хашруулах те. За тэгвэл яг энэ сэдв дээрээс юу гэнэ наачаа тоглоомоо явуу заяа. Одоо нэгнээс асууж болох юмнууд чат GPT-гээс баха асуултсан яг мөр. юу юм уу? Заавал үнэ хариулах хэрэгтэй юу? Хамаагүй шүү дээ. Хариулчихсан юм уу? Хин чи хотлоо юм мэдгүй. Наашаа дотроо бодохгүй байсан. За ямар ч сан гоё хариулт гаргана. Тэ? Тэгэд хурдан явах нэ. За би эхлүүллээ. Шууд ингэж тойроод байна. Хамаагүй энэс ч хамаагүй. За. За Жасмин заяа. Чи амар хаймаас. Гэхдээ ингэж тэ хэдэн минут тавьснаа хэлэхгүй те. Хэлэхгүй. За. Уцаа чамд болохгүй шүү. Доош харж байгаа. 30 минут дотор. Уцаа заавал доош нэр. Тийм ээ. Жасмин яг хэдэн X-тэй вэ?
Тэгэл хэлнэ. 2x. 2x-тэй гэл. Ингээс хэлсэн юм. Явж байгаа юм. Би шимэг дуутав. юу лээ 6 8 Юу би дуутав. Өчигдөр хамгийн дургу эмэгтэй селебрити Оркестр наачаа. хамаагүй хотлоо ярьж байлаа шүү дээ. Үнж хотлоо ярьсан ч гэсэн амар муухай санаа. Шахан. Өөр мохоо хэцүү. Юу би өчигдөр яг үзсэн чи тийм асуулттай юм аа. Классик гэсэн. Буурлаа. Яачгүй да. Бид гураас хэлчихгүй. Бид гураас За чи асуусан юм чинь чамаас чамаг та сүулт хизээ хүнд дурлж байсан бэ? 7 сарын өмнө ямар өнгөд багтай вэ? Цагаан. Яг надруу KDX-тэй. Эй. За 2x-тэй ажиллаа. За тэгвэл Хүжингийн хамгийн дургийн олонний тэл Монгол. Эрэгтэй Хамаагүй. Үнэн хариулал гоё юм шүү. За шууд Яа хэцүү асуулттай гэдэг. энд ихтэй амар хуртаас Харин тийм үү? Яа тоорлоо наач. За манай X. За. Юу Зүгээр шүү дээ. Хэлээ. Яа дуурчлаа. За. За нэг шок Хэлээ шүү дээ. дуурч. Хэлээ шүү дээ. Хэлэх юм бэ? Хэлээ л авах юм байна. Хэлэхгүй бол гурвуулгыг нуух юм уу билгүнэ? Дургуй. Тэ. Тэгвэл их хүн амьтанд дургуун мургуй бодож энэ байгаа шүү дээ. асуулт тэр бас хэцүү асуулт. Дургуй биш тэ. Дургуй одоогор байхгүй. Байхгүй би тийж хүн амьтны үзээд ч мэт дургуун мургуй байдаг шүү дээ. За тэгтээ болно шүү дээ тэ. Болно. Тэгээ хэлээд биш үү? Болохгүй. За. За Өтэ. За окей байж. Чи явсан нэг ажигцсан юм шүү. За окей. Ингээд өөрөө тавьдаг юм шиг. Дараалцсан тийм. Яаж дөрөв болсон. Тэгээ юу юм бэ? Утас гартаа барьсан байгаа хүн рүү ингээд харж тулгарч болохгүй юм байна тий. Ерөөсөө ингээд тийм үү шууд гэж асуултаа л утас. За очоо нэг ахтай юм. За эмэгтэй хүний юуг нь хамгийн их гоё хардаг вэ? Хүлээ өрөө. За. Юугээс мэддэм үү? Нэг жоо явуулчих те. Синхэн энэ стартап шүү дээ. Би өөрөө бодчихсон. Хамгийн дуртай дууны клип. Дууны клип Дуу биш клип шүү. гадаад үз болох юм уу? Хамаагүй. Green Day Jesus of Suburbia гэдэг нэг дуу байдаг. Тэрийг бүр багасаа их үздэг байсан. Чиний эрэгтэй celebrity crush-ing хийдэг үл. Монгол Celebrity crush. Байхгүй л яах юм. Хамаагүй мó. Яах юм? Байлга. Тэгээ гоё доо гэсэн тийм. Тэр болдах л гэж. Ангис амар зааж өгөө те. Ариун юм ба. Ариун. Эрэгтэй хүнд байдаг хамгийн дургу арцсан үзье. Уг нь өөр тийш харцаа шийдсэн. Хотлаа пэдгэнж дүрэсэх ер нь амьдралдаа ганцхан мейкап хэрэгсэн бодог сонгох гэвэл юу гэсэн бэ? Класс хэрэглэн. Класс. Класс гэж. За. Celebrity гэдэг Монгол celebrity crush гэж байгаа зүгээр дуртай юм уу? Зүгээр. The crush. Юу саний нэг Michelle Joseph гэж сайн нэг баха тийм тэрийг хөөрхөн тулдаг. Товч эмэгтэй тийм. Crush гэх юм чинь зүгээр агуу тийм хөөрхөн нэртэй. Үнэлмэр хүн байлээ. Наач юу гэж байгаа. За хүнд сүлд хизээд орсон. Гэж хэцүү асуултаа шүү гэж. Тийм. Өчигдөр
Тий, би яг болцоод ер нь үеж байгаа. Одоо. Тий, яг гоё юус. Эндээ тийм анхны харцаар дурлдаг биш юм. Харцаж яваад яг танилцсаж дурлдаг юм шиг. Засаж дурлдаг төрлийн хүн юм биш үү? Би бас шал. Тийм байна. За. Одоо сингл байна уу? Юу байна уу? Харилцаатай байна уу? Ганц би. Харилцаачгүй юу гэхэл юу болохгүй. Хамгийн ихтэй дуу. Манай Өөрийнх нь girlfriend. Юу асуух ч илүү үүдээ. Цацсан юм шиг дөрөв тавж ин болоод байна шүү дээ. Дуртанг. Улаан. Метрид бай. Тавчаа догн гэлсэн. Баас гэсэн. За тэгвэл манай Эрит, Жасмин хоёр тулгаад очих. Ой. Хэд нэг юм шүү. Хань нэг байгаа юм шиг бачка. Нэг хүн тэгээд дараалал хоёр болчихлоо. Агаас 3 гэж. За 3 явчих. Одоо богинохон цаг би тавьчих заяа. За тэг. Ямар муухай сандруу. Чиг харчаад гэлз яснаа. Бач дуурсан би харангуут. Тавиг юм шүү харсан чи дуурч. За. Хайруу мөнгө. Хайруу мөнгө. Одоо ямар харилцаатай байгаа? Relationship status. Сая Монголд миний нэг амар удаа харж чаддаг байсан ах ирсэн. Тэгээ бид хоёр бараг л үерх цаа юм шиг л байж байгаа. Тэгээ одоо бид хоёр шал өөр төвд амьдэрдэг болохоор тэгээд ер нь цаашдаа одоо шууд үерхгүй байсан дээр юм болов гэж бодоод тэгэл ямар ч тааш Өчир тусгасан. тий. Гэтэ бол бараг л тий. За одоо юу асах вэ? Догон зүйтэй. За чи тэд өгөхтэй болоо гэж боддог. Боддог байсан нас маань өнгөрөөд хэдэн жил болж байна. Салж исэн хамгийн хогийн шалтгаан. Тайм. Чоо яа. Хаос. Үгүй салж байхдаа хэлсэн Хамгийн хогийн шалтгаан хүчирхийлэгч. Хүүе хамгийн дуртай брэнд. Хүчрхийлэгч нэр зүүсэн гэж үү? Тикс. За, өндөр чи хэдвэ? Чин чи бас 163 53 яаж байгаа бэ? Ингээ хоёр болцоо ба. хоёр болж байгаа байхгүй арай. Мохот чин чи хэдвэ? Яг үжиг нь хамгаалт амар авсан байгаа байхгүй. Чөлөөтэй болгож штеп. За чи дүүр нэг л шат татчихгүй. Чи нэг татчих юм. Би татахгүй. Та тат. Би татахгүй. Та тат. За тэгээд манай нацгаад ч маа ирчүүдээс нэг нэг авсан шүү. Тийм шүү. Бас ирчүүдэйгээ төлөөлсөн тийм. Би усыг гэдэг. Хүүстэй. Энэ ээж гоо. Аха тийм. За. Яа гэж. Одоо жоохон зя. Ацгах өөрийгөө барьдаг болчиход байгаа. Зүгээр нэг баалах юм. Тэгэл. Гэлээ. Жасмин усыг идчихсэн. Энэ үү? Нэвтрүүлэн төсөлдөг таасч. Ламаахан. Одоо наад нэвтрүүлэг зогсон. Зогсон хаа. За. Пак. За төлөө. Хичээл сурлага ажилтнаа өндөр амжилт хүсье гэдэг. Ястаа. Гайвар чичрэг. За. Алга шийдэж. Cheers. За cheers. За cheers. Төлөө. Лөө. Дуусахгүй л. Оохон. Нарай том уу? Ийм бид энэ харин ийм том бид. За өөрөө надад 20 грамм штэ. 20. Ууц штэ. Би балгасан. Би энэ рүү гэтэж харж байна. Яаж явах вэ гэж бодчих. За. Дуусгын үстэй. Яа дуусах юм бэ сая. Кала ундаа явах юм даа. Усан зүгээр дээ. Яагаад татахгүй гэдэг. За би сая яц болохоор манай хоёр дуусахгүй байна. За.
Бродер нэг гоё. Эй, за. А зөвхөн юм хоёр талаас нь шахаж байна. Өөртөө алитын нэхэд өөртөө уцсан тий. Нулаацсан. Явуулч. Яраалт нэтэр гэж. За хэдүүлээ хэсэг завсарлаад. Тэгээд уулзцгаая. Өнөөдрийн Urban Talk нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Share Z гэдэг цоо шинэхэн биер байгаа. За тэгээд маш өвөрмөц технологиор хийгддэг, хүүтэнд удаан найруулж бэлдсэн тийм рефреш өгдөг тийм гайхалтай биер байгаа шүү. За тэгээд хэсэг хугацаанд завсарлаад уулзцгаая. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент тэтгэгч Urban Talk. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. За Urban Talk-ийн дугаар паркинг баримтлалын голомт капиталтай барилгын нэг давхрын хүрээлэн хэмжээс үүсэж байна. Вау, тэ. За завсарлаад эргээд орж байна. Тэгээ Urban Talk-ийн хамтран ажиллагчаар DKS болон MCB одоо оюутны сагсан бөмбөглийг хамтран ажиллаж байгаа манайх спонсорлж байгаа тий. Дээрэс нь Jersey гэдэг энэ цоо шинэхэн биер хамтран ажиллаж байгаа шүү гэж лээд эхлүүлж байна. За. Одоо над ингэж ийм асуумаар санагдаад байна. Би ер нь сүүлийн хэд хоног айгүй их бодлоо ингээд. Яг Монголд инфлюенсер гэж яг ямар хүнийг хэлээд байна? Хідэн дагагчтай хүнийг хэлж байна. Тэ? Яг ямар хүн инфлюенсер гэдэг тодтгол дээр байгаад. Би ингээд зүгээр бодонгот маш олон инфлюенсертэй олчлаа шүү дээ, тэ? Тэр нь одоо сурчлага хийдэгч бай, өдөр тутмаа өөрийнхөө амьдралыг зүгээр сошиал тавьдагч бай ингээд баг хүмүүст дээр. Тэнгүүд ингээд сөргөө үр дагаврууд гарч байгаа хөөхгүй, тэ? Яг тийм олонний танил гэж нэрийдэлд явж байгаа, инфлюенсер гэж нэрийдэлд явж байгаа бол би яаж авч явах ёстой юм, тэ? Игоогоо тижгээд байна уу энэ төр гээд. Иймэрхүү зүйлүүд бодоод байгаагууд яг инфлюенсер гэж яг ямар очтой юм гэж бодоод байгаа юм. Яг үнэ хэлэхэд би инфлюенсер гэдэг үгэнд амар дургу байхгүй. Тэгээд хэдэн жилийн өмнө яг Instagram руу орохоор л нэг жоохон царилэг нэг тийм жоохон охтод байхаар л 30-40 мянган даагчтай болчихсон нэг тийм зөндөө охтод байдаг шүү дээ. Тэгээд хаяа нэг live mafia гээл тэгээд мэдгүй юу ч үзээгүй байж ингээд хүмүүст амар амьдрал заах гэдэг хүмүүст надад амар таалагддаг. Тэгээ би өөрөө сая нөгөө бас нэг нэвтрүүлэгт ороод тодорхой хэмжээний бас нэг юм жоохон Instagram дээр дагчтай боллоо шүү дээ. Тэгээд яг за би бол ингээд зүгээр яг өөрөөрөө л бай гэл. Гэхдээ тэгснээс шал өөр ойлголттой болсон л да. Би бол өөрийгөө би бол инфлюенсер биш зүгээр ингээл нэг нэвтрүүлэгт ороод ирсэн хүн л гэж боддог байсан. Гэхдээ би өөрөө амар тийм гүйлтийн контент бас хаяа хийдэг зүгээр өөрөө дуртай болохоор тэгээд хаяа нэг хүмүүстэй таарахаар тэгээ би чиний нэг хараад амар урмаа тэгснээс ч болоод би амар гүдэг болсон шүү гэдэг. Тэгэхээр бас амар тодорхой хэмжээнд бас вау гэж бодсон юм байлаа. Окей би бол нэрээ бас ингээд хүний амьдралд бас нөлөө үзүүлж байгаа юм байна гэх. Тэгэхээр тийм.
ийм нөлөөлөгч байгаа шүү дээ. Инфлюенс гэдэг чинь угаасаа нөлөөлөх гэсэн утгатай үг шүү дээ. Үгүй ингээд зүгээр дагагч багч хамаарлаггүй ч гэсэн нөлөөлж байгаа хүнийг инфлюенсер гэж дуулж болохоор байна шүү дээ. Энэ чинь нэг юм үг байгаа дээ шүү дээ. Би зүгээр хараад тах дайран дээр ийм хит их болоод тэгээд тэдний хоорондоо хэрэлдээд байгаа санагдаад байгаа байхгүй. Тэ үжи энэ дэр юу гэж бодож байна. Яг ямар хүн инфлюенсер юм бол Тий. Тэрсэн да тий. Тэр нь яг тэр хүнийг хараад тэр хүний хийж байгаа үйлдэлээс тэр хүний амьдарч байгаа юм хэв маягаас нь үлгэр дуурайл аваад энэ юм хэрэглүүл ингэж байгаа болов гэж бодоод хийж байгаа дагагч маагч хамаагүй яг тэгэж бодож байгаа хитэн хүн байна гэдэг чинь л өөрөө тэр хүн инфлюенс хийж байгаа болохоор инфлюенсер болчихж байгаа юм болов уу гэж би бодож байгаа. Тий. Тэгээ би бас яг инфлюенсер гэхээр бас нэг жоохон эйгүү байт юм аа. Яг үнэхээр яг ингээд амар гоё амьдралын юм аягтай тийм үнэхээр ингээд бусдад амар гоё зөв шүрдүүрэл үзүүлээл ингээд бүх юмаа хуваалцдаг тий. Би ийм юм мэдээд ингээд өнөөдөр ингэсэн тэгсэн ингээд бүх юмаа гоё нарийн ширэн хуваалцдаг хүн бол яг үнэхээр инфлюенсер байгаа байхгүй юу. Тэнгүүд би өөр дээрээ ингээд үзэнгүүд би яг тэгж бүх юмаа нарийн ширэн бусдад ингээд үзүүлдэггүй байгаад байгаа хгүй бас өөрөө тэрнээсээ төвөгшөөгөө заримдаа төвөгшөөчдөг болохоор би бас инфлюенсер бас нэг талаас биш юм шиг. Бас нэг юм жоохон хэцүү л дээ юу ярихтай байгаа тийм тий. Тэгвэл яг за инфлюенсер гингүүд тэрийг амьдралаа зориулдаг тий. Би ингэж хэлэх хэрэгтэй хүмүүс тийм эрэг үр дүрэл өгөх хэрэгтэй гэдэг сэтгэл зүйтэй хүн яг жинхэнэ инфлюенсер байна тийм үү? Тийм. Нэг ёсны баг ажлын байр юм шүү. Ажлын байр байгаа шүү. Энийг бол карьераа болгоцсон зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Одоо чи очих инфлюенсер юм уу? Би үгүй гэж боддог байсан. Гэхдээ бас инфлюенсер юм шиг байна л. Тэр тодтголд байгаад байна тий. Тэгэхээр нэг хүмүүс нэг даган дуурайдаг ч юм уу те хийж байгаа үйлдэл ч юм уу тэрийг ингэж дагдаг зөв гэж боддог бусдад нөлөөлөд эхэлчихвэл яалтч инфлюенсер гэсэн тодтол ороод ирж л байгаа юм л та. Гэтэ нэх бас муухай үг бол уг биш байгаа байхгүй. Яг манайхан л нөгөө анх орж ирэнгүүт л аваачаад хар утгаар нь чиглүүлсэн болохоос шүү. Уг нь бол эн чинь зөв юмд инфлюенс хийж байгаа залууч зөндөө байгаа шүү дээ. Тэгээ фитнест явбал. Өөрөө өөрчлөлтөө гаргаад хүмүүсийг даган дуурайгаад энэ бол зөв инфлюенс шүү дээ. Тэрнээс нэг юм архиугаал манайха архиух гоё шүү гэдэг инфлюенсийг гэдэг хүмүүс бол нэг харагдахгүй байгаа шүү дээ. Тэгээ би бол зөв тодорхой хэмжээний ажлын байр юм болов гэж бодож шүү дээ. Чи мөнгө олж байгаа юм ажлын байр олсон шүү дээ. Тий. Одоо жишээлбэл ингээл жимд явбал дасгал хийгээл бүтээгдэхүүн зараад тэр чи мөнгө олж л байгаа шүү дээ. Энэ бүтээгдэхүүнийг бол булчин ингэж урагдана ингэж урганч гэдэг юм уу те. Тэгэхээр бол нэг төрлийн ажлын байр л. За тэнгууд ингээд зөв өөрсдөө бодъё заяа. Ингээд би хинбэ гэдэг юм. Яг нөө түрүүнийх шиг юм дэлхийн нийтээрээ бас л адилхан. Залуучууд ингээд өөрийгөө мэдхээ болцсон байгаа даа. Сошиал дээр их би, амьдрал дээр их би, хэр зөрүүтэй юм. Би аль нь илүү ач холбогдол өгөөд юм гэдэг зүйл. Тэгээ би яг өөр төр бодож байгаа байхгүй юу. За би ингээд зүгээр сошиал инстаграмтайгаа ч юм уу нэг тийм хол зөрүүтэй биш байгаа даа. Би энэ дээр тэ яг л хэрэглэе гэж одоо тэ мэдээлэл авах зарчим гэж бодонгууд бас сүүлийн үед ингээд стори ихтэй би нэг өнцгөөд харуулчих юм шиг тэ илийн балаа юм өөрийнхөө хөгжлөө гэж бодсон юм хиймээгүй юм шиг хараал хэлэх ёсгүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг юм би яг хин юм бэ тэ одоо яг энэ сошиал дээрх би амьдрал дээрх би хэр зөрүүтэй байгаа юм гэдэг дээр ингээд бодж үзсэн үү? Ер нь юм англ тэ хэр зөрүүтэй гэж юу? Тэ. Одоо ингээд дэлхийн техникийн залуучуудыг ийм асуудалд орчод байгаа юм байна ингээд. Би хэм бэ гэдэг тэр. Тэгээ одоо амьдрал дээр ямар хүн байр суурьтай хүн чинь тэ. Сошиал дээр ямар байр суурьтай хүн чинь энэ саяны инфлюенсерийн ярианаас шууд орж байгаа байхгүй. Нэг сайхан одоо 100 200 мянган дагагчтай тэ. Нэг сая дагагчтай хүн байгаад идэг. Тэгээ амьдрал дээр яг юу ч ингээд. Тэгээ Instagram байхгүй болоход л дуусч гарч юм шиг. Тэ. Ер нь миний хувьд бол нэг зөрөө бол байхгүй. Ер нь хотлаа байгаад идэх зарим инфлюенсер биш одоо нэг юм хөрсөн дээр байхгүй юм амьдрал дээр яг тийм биш байж бүр ингээд дагч нартаа бүр би ингэж амьдрдаг шүү ч юм уу бүр ингээд
айгүй хол зөрүүтэй юм харуулад тэгээ нөгөө харж байгаа хүмүүс ч бас яаж хүлээж авах уу гэдэг тэр амар сонир санагдаад байдаг болохоор би ер нь бол яг л байгаагаараа л байдаг. Гэхдээ бусад хүмүүс нь бухимдлаа шууд илэрхийлдэг үү? Одоо тэр дарж байгаа харж байгаа хүмүүс чинь нэг юм зүгээр байжсаа зүгээр фит ингэж явж ийснэ миний стрессийг бас авмааргүй байгаа шүү дээ. Тийм болохоор янз бүрийн юм бол харуулдаггүй. Тэгээд нэг юм бол айхтар сурталчлаа гэж боддоггүй байсан гэж. Ингээд тийм үлээ. Зүгээр ингээд би ямар нэг юм худалдаа авалт ихэд онлайн шоп руу ингээд бичингүүд үнгөө чи энийг маань ингээд сурчлаад өгөөрэй ч юм уу өөрөө би мөнгөөр авах гэж байхад өөдөө санал болгож ингэж явуулаад тэгвэл нөө бид явж мөнгө авдаг л дээ зүгээр л тэрийг ингээ өөрөө хэрэглэж үзчихэл үр дүнгээ ингээ хуваалцдаг ч юм уу тэгвэл инфлюенсеруудын их хүмүүсийнхнүүд ажил чинь тийм шүү дээ одоо тэрөөр маркетинг хийж байгаа мөнгө олж байгаа тийм бүгд байгаа. Бас нэг өөрийнхөө Instagram хуудсан ихтгэл нэг тийм зарын самбар шиг болцуулж байгаа хүмүүстэй. Цензур таахгүй л. Яг нэг юм зарын самбар болцдог те яг ингэ. Энэ чиг сайхан бүтээгдэхүүн юм энийг захиатал үзсэн шиг л. Гэхдээ одоо нэг хүн гэдэг амьтанд чинь магтаал гэдэг зүйл заавал байх ёстой, байглаас өгсөн өгдлгээд байгаа шүү дээ, тийм ээ. Одоо нэг 9-10 сартай хүүхэд ихний алхалтаа ингээ хийдэг гинэ. Тэнгүүд л тэрийг анх ээж аав нь харчаас ингээ алгах шээ. Ямар мундаг ингээл тэ. Тэнгүүд л нөгөө хүүхэд чинь тэр магтаалыг авчаад дахиж тэр магтаалыг авахын тулд 2 алхалтаа хийдэг гинэ. Дараачийн алхалтаа ээж аав хараагүй бол хүүхэд өөр өөртөө алгахчсан зогсчихдаг гинэ. Тэгэхээр энэ магтаал гэдэг зүйлийг ашиглаад одоо энэ Facebook, Instagram гэдэг платформ гарч ирсэн гэж ярьдаг. Яа тэгэхээр бид нар өөрсдөө нэг зураг хийчээд ер нь бүгд л сториг хардаг шүү дээ. Хин зүрх дарсан байна. Хин яа комент бичсэн байна гэдэг. Тэр чинь ингээд намайг магтчихин гэдэг магтаалыг бид одны ээгөөд хийж яах гэж ярьдаг шүү дээ, тэ. Яг тийм л учиртай л юм байлээ л тэ. Хүнд байдаг юмнууд байгаа шүү дээ, тэ. Бас нэрэл тийш үү энэ стори гарч хин зүрх дарсан байна гэл. Зүрх дарааг нь хадвал яг зүрх дарсан мэтлээ гарчаа гэх. Тэр нэг юм таалагдах хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тэндээсээ гайгүй гоё мэдрэмж авах хэрэгтэй болчоо тий. Тэнгүүд яг инфлюенсер гэхээр яг мөнгө олж байгаа бол ажил байх нэ. Тэгэхээр юм бас нэг ёс суртахуунтай байх хэрэгтэй байх нь шүү дээ тий. Жишээ нь Монголд бол тийм байгаа шүү дээ тий. Тэгвэл нэг хамаа замбраагүй юм бас биш байгаа шүү. Тэгтээ одоо юу гэдэг өөр мэрэгжил өөр одоо салбарт ажилдаггүй дан инфлюенсерүүд бол бараа бүтээгдэхүүн зараад тэр бас буруу хаар байхгүй болчихлоо. Тэр угаараа л болж байгаа юм. Тийм яг л тэр угаараа л амьдарч байгаа юм чинь тийм өөр одоо амьдрах юу одоо байхгүй гэлж бас муухай юм байна. Маркетингийн хүн байна. Тэр нь бол маркетингийн хүн шин тийм борлуулалтын юм байхгүй юу. Байгууллагууд юу брэнд ambassador гэдэг байна. Ажил юм да инфлюенсер гэж те. Юу одоо бүр лайв чи ажил аавна гэд ажлын дээр болчихсон гэж. Лайв видео гарууд. Амар лайвууд бас үе явдаг шүү те. Галзуу лайвуудаа. Сүүлд амар лайв. Тэрийг бүр ингээд чи манай Facebook-ээс шеэрлээд тах юм аа. Гойс гэсэн сонссон та нар. Тийм. Коучинг зөвхөөсөн чинь тэр гойс байсан ба штэ гэдэг. Тэр чинь тийм бөмбөлтөө гүчи гэж нэг хэсэг явуулсан байсан. Тэр идэх сүүлээс. На бөмбөлтөө гүчиг өмсөдөгтэй. Тэр амар юм бэ. Гойс гэл. Яг шүү брэнд шүү гэдэг. Гэтэ буруудах арга бол байхгүй. Дэлхийд даяар л угаасаа тийм лайв хийж байгаа. Сая балет хүртэл очиод үзсэн. Бид чинь нэг жиндээ бие хөлчөөл нэг 3 хөлтөө гаргаж ирэл уцаа тавиал нэг поз аваад зосорж явах ичдэг шүү дээ. Тэнд ичж байгаа юм ёо. Ийм тэмдгүү зүгээр. Бодлоо. Бид тэр солиороод идэм болоо гэсэн. Тэнд ч их нөгөө бид дийлээд идэг контентыг л өстой бүтээж байгаа юм чиг. Нэг үеийн гоё эрхчлөөтэй тий хүн уцаа барайл гоё эдит хийгээл рил хийгээ явахад амьдралтай болчихдог хөөе. Факт тий сурчлуулъя гэж харж яйл зүгээр. Тэнгүүд яхан одоо за олонний танил охтууд заяа. Охтууд залуус ингээд баа сайхан ингээд хит туйлдаа өрөөд байгаа юм шиг бас харагдаад байгаа байхгүй. Би нөгөө болоод үзээ. Тий. Бата
Гадаахын нэг жоок гэдэг шүү дээ. Нэг юм хитэх мис заслын гоо сайхны мис заслын сурчлагыг явангуут ингээд нэг юм болохгүй ч байгаа юм санагдаа тий. Над миний нэг юм хэцүүж байгаа юм шиг санагдаад. Тийм. Тэгвэл би зүгээр яг бүгдгээс нь асууя заа ингээд. Яг юм байглаараа тий. Гоо сайхан гоё. Гоо сайхны мис заслаад яг тэр чинь бас зүгээр шүү дээ. Гэхдээ орцсон гэхдээ хэд too much болцсон бас. Тэр гоо сайхан зүгээр илүү хандлага нь Мэдээж байглаар юм гоё шүү. Одоо нэг хүмүүсийн харах үнцэг чинь өөрчлөгдөн шүү дээ. Одоо нэг филертэй уруул юм өндөр хамар мамар эсвэл давхраатай нүд гэдэг шиг одоо нэг буцаад юм давхраагүй юм чартгар нүднүүд амар мод болж байгаа гэдэг шиг нэг ингээл амар давхраа хийлгээл филер хийлгээл ингээл лаг ингээл толчлаа яваад байсан нөгөөх нь өөрчлөгдөжүүл байхгүй будаа. Тренд нь дуусч байгаа тийм л ер нь natural байсан нь хамаагүй гоё нүүр бардам. Юм нийтгээд гэж бодож байна гэж бодож байна. Гэтэ яг нэг хийхсэн хүмүүсийг бол үсэхгүй. Тэр чинь зүгээр ингээд яг гэтээ яг зөксөн төвшин хийлжил гоё байгаа даа. Заримдаа бүр ингээд уруулна Сая үжин Солонгост нэг нэвтрүүлэг хөтлөгчөөр байгаад байсан уу? Тийм паналистаар орсон. Гоо сайхны хагалгааны өөрчлөлт тэр цацагтаад эхэлсэн үү? Одоо энэ төвээр 5 дахь өдөр бол гарч байгаа. Дугаар гараа. Одоо дугаар гарсан. Одоо 4 дугаар гарсан баха. 8 дугаартай. 4 дугаар гарсан. Тийм тэгээд тэр болохоор яг нэг дугаар дээр нэг л хүнийг онцлно. Тэгээд нэг дугаар дээрээ ингээд тэр хүний өмнө нь ямараас ингээд амьдрал бүхэмтэй үзүүлээд төгсгөлт нь яг яаж өөрчлөгдсөн. Тэгээд Солонгос тавьячаад мис засалд оруулаад өөр хүн болгож гаргаж ирж байгаа юм шиг. Нийт 8 оролцогчтой юм байна тийм. 6 оролцогчтой. 6 оролцогчтой. Тийм эхний сүүлийн дугаар нь ерөнхий ингээд танилцуулга юм. Ямар нэртэй шоу юм? Шинэ амьдралын эхлэл. Шинэ амьдрал. Нөөс Солонгост нэг тийм шоу болдог ч үлээ. Бүр тий дээрүүд гарч beauty юу вэ? True beauty ч юм. Мис кино шиг л үзтэй ер нь бол. Тий. Гэтэ ер нь голчлон нөгөө нэг үнэхээр амар асуудалтай. Бүр ингээд одоо хүүхд хөлсээр аваад хоёр хүмүүс шал өөрчлөсөн ч юм уу. Бүр яг эрүүл мэндийн төслийн бүл төрөлхийн гажигтай ч юм уу. Тийм хүмүүсийг төлөгдөл байхгүйсэн. Тийм хүмүүсийг нэлээд хөвчлэн голчлон сонгохыг хичээсэн байсан. Тэгээд дээрэс нь амьдралын хувьд жоохон хэцүү ч юм уу. Тийм ар гэр нь хэцүү эсвэл өөрөө ингээд ганцаараа насаараа ганцаардмал амьдэрсэн тийм хүмүүс ч юм уу. Тэгээд аюу тийм баланс гоё нэвтрүүлэг байх шиг байсан үзье гэж бодоод. Хайр болгож анализ хийсэн. Тийм үү. Бэдимаа нэг Монголээс Монгол дээр үед яг тийм явж байсан. Солонгос баг шоу байж байгаад Монгол болж ирсэн нэг бэдимаа. Тийм байдим тийм. Чинээс юм төлөвлөлт мүлэгдэл ч юм уу одоо нэг юм ославараас болж янз бүр болцсон. Эсвэл бүр төрөлхийн юм ажигтай юмд яг засаад бүр үнэхээр гоё болгодог. Тэр жоохон байсан ч юм уу нэг цааш нь болгоод гарч ирж байгаа нь бүр вау. Айсэхэлсэн. Паналистээр суусан юм байна шүү дээ. Тэрийг үзнэ гоё юм шүү. Наач гоё шоу юм тий. Wasabi-с одоо яах юм бэ? Амралтын байдалтай. Одоохондоо бол амралтын байдалтай шинжилгээ битүү ажилласан тий. За одоо гоё шин цомог одоо ер нь ямар хөө ажил төлөвлөгдөж байна? Одоо энэ жилийн 6 сард манай гэрээ дуусах байгаа. 5 жилийн гэрээ игээд одоо сүүлийнхаа 6 сарыг яваад тэгээд гэрээ дуусна. Тэгээд тэрнээс өмнө бас бодсон юмнууд байгаа. Гэтэ ярьж болохгүй юм байна. Нууцтай юмнууд байна. Тий. Яг сайн тогтоогүй. Тэгээ ойрхон шинэ дуу цацгаа тэгвэл. Хийсэн юмнууд бол зөндөө байгаа. Тийм. Хазгалагдсан бүр бэлэн болсон. Клипэнд орох дутуу ч юм уу тиймэрхүү дуунууд бол зөндөө байгаа. Тэр нөө ариун агчийн тэр дуустай гайхалтай яваа тий. Тийм. Алсан дээ. Уулзаад гаранада өгөөгүй тий. Танаа бүжигтэй хамт ингээс урчиж ийлээ шүү дээ. Тий. Өгөхгүй гэдэг. Татлаа. Тэр тэгээд нэрялч гоё дуу тэгээ гойч дуулаад бүжиг оруулаад нэг юм илүү амтаа алхаж байгаа л тий. Тэр Immortal Songs дээр чи нөгөө ариун агч шүүгчээр явна. Та нар дуунуудаас нь ингээд сэргээж дуулаад оролцооч гэдэг саналыг тавиад тэгээд ийм дуунууд байна гэдэг дууны лист өгс ариун агчийн хит болж исэн дуунуудын. Тэгээд бид нар тэрийг харж аваад
энэ сайн байна уу санаанд онгорно гэдэг дууг ер нь бол байхгүйсаа бид нар бүр ингээ ухсаар агаад олоод тэгээд нэвтрүүлгийнхэн багаас зөвшөөрөл авч агаад тэгээд тэрэг сэргээс аахгүй. Айгу онсон байсан. Яаж ч ууйд бас те. Яа. Айгу амдаа. Тихөр хүмүүсээ. Бит яах юм? Урамтэл. Би яг нэг хэсэг засварлсан л энэ ер нь. Одоо засварлсан байл. Тэгтээ чам ер нь бэлдсэн. Чамгүй юу? Чамгүй л байхгүй. Чамгүй бол хийн. Гэтэ ингээд завсарлан гэхээр яг амархыг хийлээд байна уу? Үгүй. Эсвэл нэг юм сүнс орж ирэхийг хүлээгээд байна уу? Эсвэл нөгөө өмнөх рекордуудаа авч чадахгүй дээ гэсэн айдас байгаад идэх юм уу? Их артистууд завсарлсан гэж хэлдэг шүү дээ. Гэхдээ яг завсарлаж гэж завсарлаагүй юм л тэгээд яг амьдралын нэг юм цэг үвч ирээд тэгээд заашгүй ажиллах шаардлагатай болоо. Тэгээд ер нь л full time ажиллаа биш үсэн нэг бизнес удирдлага сахиу төгссөн. Тэгээд маркетингаараа буцаж ажилдаа орсон. Одоо full time ажилдаа явж байгаа. Тэгээд нэг бүтэн цагийн ажлын хажуугаар яг дуугаа авч явах чинь өөрөө жоохон зайчгүй хэцүү юм байна. Тэгээд одоо сахиад шийдвэр гаргах гал гэж байна. Ер нь л яг нэг өөрийгөө 100% зориулж чинь дуу гэдэг юм чинь үсэ бүтдэг болохоор. Тийм. Тэгэл гэж байна. Одоо тэгтээ шийдвэрээ гаргах гал за жил бараг болчлоо. Тэгээ одоо хангалттай болсон гэж бодсон. Тэгэл зөвлөрөөр гэх. Би чинь за нэг тийм байна. Гэрээ. Гэрээ чичтэй ер нь баг 2 жил явсан шүү. Ер нь яг тэгээд 2 жил болчоод тэгээд яг сайн ингээд засварлаад одоо яг форс жилтэй явж байсан. Тэгэхээр одоо буцаад ингэж барыг гэсэн хэлтэй. Одоо ингээл гоё эмгтэй дууцтай амир их юм доктортой баймаар байгаа хөх тий. Юу сараагч ариун агч гэдэг шиг л. Хэрэгтэй амир хэцүү шүү. Тэгээд ингээд зэмдээ ингэж авч явна гэдэг угаасаа ер нь л амир хэцүү. Зэмдээ яг өөрөө талаад үзэхээр Хувийн амьдралаас амар хэцүүлээс тийм ер нь бүтэн цаг ажиллах ёстой шүү дээ тий. За ер нь юу маань бүрэл авч юу хаал ороод ирсэн байна. За тий. За энэ манай амар идэлт юм уу? Уусаал тэгэл хүрээ рестораны шээ. Улсаа шүү дээ. Тий. За ямар хоолтой юу? За сайн байна. Өнөөдрийн спешиал хоол маань болохоор үхрийн нурууны дээдэс буюу өвчөө ууцны гоолнд байдаг ribeye steak байгаа. Энэ нь болохоор төвчлөлд үзэх юм бол хуучин ribeye гэж нэрлэгддэг байсан. Delmonico гэж нэрлэгддэг байсан. Хизээнээс ингэж нэрлэгддэг байсан бэ гэвэл 1837 онд Швейцараас хоёр ах дүүс ирээд Лос Нью-Йорк хотод анхны нэг ингээд Delmonico гэдэг ресторан нэгээд тэрэндээ болохоор одоо тийм махны ангил байхгүй үед энэ ribeye steak-ийг онцлон гаргаж ирсэн байдаг. Тэгээ өнөөдрийн тэр үеийн гоцоо энэ хоолыг ямар хүмүүс иддэг байсан бол сэхэтэн одоо юм та алтартан одоо том тухайн уурхайн захиралч юм уу тиймэр хүмүүс иддэг байсан. Тэгээд өнөөдөр та бүдээ нэг бэлтгэл хүргэсэн байгаа. Тэгээ мөн хажуугаар нь амтд лемон тарт байгаа. Вау. Нүсч цаашаа тавьчихлаа. Энэ юу нэ? Айгоо. Маань дүүч яг мэрэгчлэн шээ. Яг бас бэлтгэхдээ бараад тэр ч бас ваа за батмал байна шүү. Наа. Мэрэгчлээ аягүй үнж гоё үнж хүсэж гимжи гэсэн юм залуу. Тэр ч арт хэлцээ аягүй амбицтай очиж. Алчи талчи гараа. Чи асуултаа ажиллаж ярьсан. За чи юу ямар мөр тэмцэнүүд байна. Маш мурдан болохоос гараа. Тийм аягүй мундаг. Яг бүрээгийн шеф болоод удаагүй ба тий? Удаагүй. 2 сар. Одоо яг 2 сар болчихлоо. Тийм. Тийм мундаг залуу байна. Энэ махан хаалга мах уу? Энэ занадоос. Занадоос баг. Тийм, занадоос. Зөөлөн ичтэй хэн. Тийм, өөх мах хасгалсан. Ер нь бол зөөлөн занадоо ёо. Идчи. За шилжих шиг бол би яг ийм асуултсан заа. Ариун агч сараа юу? Яа. Сараач.
Ариун нэгч шүү дээ. Ариун нэгч. Ариун нэгч. Одоо ариун нэгч хэлэхгүй шүү дээ. Хоёлоо. Ариун. Тийм хоёрын том сонирлог юу яг юм явсан баг. Тэгээд байнга өрсөлдөж идэг. Би юмээс өрсөлдөө. Нийгэмд өрсөлдүүлж байгаа болохоос ш тэр хоёр өрсөлдсөн юм уу байхгүй байгаа шүү дээ. Нийгэмд өрсөлдүүлээс аль нь хөөрх нь вэ гэж хэлдэг шиг. Байнга дуудаж шүү дээ. Амьдралаа орлох зориулсан. Чи нэг ариун нэгчээ дуу хамтрал болгоод дахиад сие дуулах юм яг дуу. Уучраг үгүй юмс. Яа. Жасмин одоо дахийг ивэл ямар байна? Дайлнаас нь хамаагүй шүү зүгээр шүү. Улаан сарна илүү. За. Улаан сарна гэдэг. Яа. За амжилт. Махын идчихэхгүй. Араа болсон. Тийм хавтартай. 30-ны болцоо гэдэг нэг рил явуулсан шүү дээ. Инээс нь чинь арагийн талаад шүтэн талаад тэгээд тэр үлчээс өгтлийн нэсэг. Газ шүтэн талаад байгаа юм шүтэн. Зөө жоо яаж юм? Австрал болж байгаа тийм. Австрал болж байгаа солонгос болж байгаа. Хоолт дээр яаж гайгүй юм. Хоолт нэр дайггүй шүү дээ. Би танд өмнө хэлсэн шүү дээ. Би 3 гадаад залуустай амьдчтэй. Тэгээд бид дөрөвч өөг нь дотор байранд байж байгаа. Тэгээд за хэдүүлээ тусдаа байр түрээслэе гэж ярьж байгаа. Яг тэнгисийн хэрэглөө явахаас өмнө бид нүүж гарахаар болоод Баалны руу явахаас өмнө байр олъё гэсэн чинь арай амжаагүй байхгүй. Тэгээд тийш очиод үгээс утгахгүй болцсон чинь ингээл за би таа орох найдлаа шүү дээ гайгүй юм болцоорой гэж ярьсан чинь буцаад очсон чинь яг явж. Баярлалаа. Бага монголчуудад газарлаа нүгэд орцоо. Тэгээд манайх ч бүр яг орсныхаа доор нэг монгол ресторантай. Тэгээд би өөрөө монгол хоол хийхдээ жоохон юм уу. Ер нь бол өөртөө хоол хийдэг. Тэгээд жоохон монголоо санаадах үе тэгэл доошоо ороод буусан шиг. Цааш газар цогцоо монголоос сандгүй. Амар сайн шүү дээ. Энэ насны хуу эсвэл угаасаа юу. Угаасаа гадаад очиж гэдэг. Би ерөөсөө хоол хийж байгаагүй 10 жил мэдээ. Гэртээ. Тэр нэг өсгөө ирэхэд хоол хийж сурдаг мөлий. Японд 2 жил амьдраад тэгээд өсөөд өөрөө фейлдсэн чамаагүй ихэндээ хийгээл цөөвөн чамаагүй идмэр санагдаад хийсээр одоо нэлийн гайгүй хоол хийдэг болсон юм шиг үлдсэн. Хийжээ нэ. За Жасмин юм. Манай хоёр тэр хоол хийдэг. Сайн. Залуу бол уйлт хийх үү? Би яа ч гэж уйлт мод хийхгүй. Гэтэ юу нэг тий. Би өөрөө жоохон хаалтай зуршдахтаа дургу илүү шалгуу авах гэр зүйлхтэй өөрөө дуртай. Очрох ч юм бол хоолыг дуртай шүү дээ. Тогож шүү дээ. Тийш шүү дээ. Шүүр өгдөггүй. Би сая ичлээ. Ичлээ. Хоолыг хэрэг яг юм дуртай дургу гэж бас байгаад юм лээ. Би бол жишээ нь юм дуртайгаа тоглочихсон байгаа байхгүй. Дуртай. Тэндээ гоё байгаад идэг. Тэнгүүд яг үнэхээр хоолнд бол дуртай ч гэсэн нөө хийх тийм саашаалтай байдаг байхгүй. Хийх процессоос бүр яг таашаал авдаг гэж үү? Тийм. Яг бүх талаас нь таашаал. Тэгээд өөрөө идэхээс илүү хүнд өхөн гоё. Хоолой дүгмсийг хийх юм. Бүр хөвчл хараа сууж шүү дээ. Баярлалаа. Тэр магтаалаа хүлээгээс сууж шүү дээ. Тэгэл 5-га хоосрохын хүлээгээл те. Би бол өөрийгөө амар гой хоол хийдэг гэж боддог байсан. Тэгсэн чинь сая түрүүний ярьжсэн сая нэг охин ирээд бит хоёр бахан болцоо. Тэгээ би гэртээ нэг удаа авчираад өөртөө байнга хийдэг нэг юм песто chicken pesto байсан байхгүй. Тэргээ тэгэл ер нь амар лак хийдэг гэж одоо анууд гэсэн чинь эхлээд бол зураг мөргийг аваад вау гэж бол тэгснэ барыг нэг 2-3 хацчаал амар гоё гэсэн тэгэл үлээчихсэн байхгүй.
Тэгэхээр тэгэл заа заа. Наача таалагдаагүй биш юм чи болцоо учраас маяглаж байхгүй. Амар эмхтэл юм болцсон гэдэг. Дуудлын идчихвэл бас энэ хүн аюугаа чухалч юм. Соус маусаа талгаар арчиж барьцсан гэхгүй. Тэ? Цаашаа үнзгэрүүл шууд нэмээ л та хэтрэж болоо. Ахны болцоо дээр яг юм хоол идээд ер нь идэх яад юм хитэж байл. Аюу төвхтэй шүү. Хамаагүй устч. Хамаагүй. Тийм байвал харин гоё байхгүй. Тэгэхээр нөгөө онд жоохон юу мэ зурч үзчихвэл ингээд хамаагүй гоё чөлөөтэй татансахад жамрал байх гэж байна. Тэгэхээр ер нь дундаа хоол аваад идвэл бас нэг арай амар юм болов гэж үзээ. Одоо жишээлбэл суши юм шиг зүгээр мөнгөгүйгээ болчих. Аа дундаа нэг цуглуулгаар наах юм өдрөө. Тэг анхны болцоон дээр юм барьж иддэг тийм junk food мод бол бодлаас тээ. Тэгтээ бас байж болно шүү дээ. Тэгсаагүй л да гэхдээ бас байж болно шүү дээ. Тэрний яг зэрэгцээд суудсан байвал зүгээр тий. Бараг нэг зүг рүү харж. Тийм. Гэхдээ би бол өөдөөдөөсөө харж сууж байгаа тэгээ дараа нь юу гэж бодож би хүнтэй арай нэг жоо тоглоод ирэнгүүт өөдөөдөөсөө биш хажууд нь сууж байгаад болцол надад гоё юм. Өөрхөн санагддаг шүү дээ. Би яг жаг хөл идчихсэн шүү. Яг хүндээ л юм лээ. Хүн нь гоё л гоё л юм шүү. Хоолндоо шиг л шүү. За ер нь өндөртөж өгч. Тэнгүүд ингэж одоо удахгүй нөгөө цагаан сар болно те. Хичээлүүд эхэлчлээ өнөөдрөөс. Яг өөрсдийнхөө одоо юм ойрхон гоё зорж байгаа. Зорж бод хийхийг хүссэн зүйлүүд байгаа. Одоо ингэ хүмүүс хуваалцахыг хүссэн ч юм. Тэ. Одоо ингээ харангууд ингээ бүгд л өдөр тутам хичээж ажилладаг те. Уран бүтээлийн төлөө, ажлынхаа төлөө, сурлагын төлөө ажилладаг хүмүүс шүү дээ. Одоо яг гоё хийх гээд байгаа. Тэргээ биелүүлчих юмсан гэсэн гоё хүслүүд. Би бол энэ жил төгссөн юм чи мэдээж хамгийн түрүүнд хичээл амжилттай хийгээд диплом авъя гэж бодсон. Тэрний хажуугаар би өөрөө марафон амар гүйдэг болсон. Тэгээд өнгөрсөн жил 42 яг бүтэн марафон 42.2 км-ийн нэг удаа гүйсэн. Энэ жил дахиад нэг 2-3-42 тэгээд нэг 100 км-ийг явуулах гэдэг. Би тэрний гол гэж бодвол. Nice. Уусаа түрүү хэлсэн шүү дээ хамтлагийн гэрээ дуусгаж байгаа. Тийм болохоор бас энэ жилдээ нэлээсээ хичээж ажиллаж агаад бас амжилттай нэг төгсгөлийн хадгалт бодол байгаа. Хувьдаа гэвэл хойхон талаас өөрийгөө жоох илүү сонсдог болохыг хүсэж байгаа. Ингээд айгүй олон юм зохицуулаад хүн болгоныг тав тухтай байлгах гээд яваад байдаг юм шиг сүлээд санагдаад тэгээд өөртөө жоохон гоё юм эрх чөлөөтэй байлгах нөхцөлийг бүрдүүлэе гэж аяг бодож байгаа. Nice те. Эйт. Би болохоор энэ жил би яг нөгөө 1 сарын 1-нд Бали явсан байхгүй. Тэгээд би яг энэ жил яг битүү аялна л гэсэн төлөвлөсөн. Бүр юм яг гоё зорж те. Тий, одоо Монголынхаа аюугаарч гэсэн хөдөө гэл хамаагүй 100-101 гоё дэлгэр цагт гоё аялах ч юм уу. Гадагшаа аялах. Ер нь бол ингээл битүү аялна гэсэн л зал. Уус оныхоо эхлэлийг тэгээд хацсан чинь явчих хоолж. Тийм шүү дээ. Гоё явах. Ажгаар нь ажил доо мунда хийн. Гэтэ хамгийн гол тэрүүнд явж байгаа юм болохоор аялал. Тэрийг яг өөртөө энэ жил амар зориулж байна. Үгүй. За амар олон юм бодсон юм байна л да. Тэр хамгийн энгийн л ч юм уу. За урлаг кино бол угаасаа мэдээж энэ 100 гоё кинонд аль болох би олон ангид энэ жил орё гэж юу н бодоод байгаа. Гэхдээ харж байгаад болно. Тэгээ бас жижиг сажиг зөндөө олон юм бодсон байна. Аялмаар байна. Гэтэ хамгийн гол нь энэ жил би жоохон ойрд өвдөхгүй байгаа. Тэгээд өмнө жилээс илүү эрүүл бай. Эрүүл мэндэ бүр толгой гэж бодсож байгаа. Nice те. Чи залуу хөшин гэлтгүй үстэй эрүүл мэд ч одоо. Яаж хэрэглэж ашиглаж байгаас болж байгаа үстэй. За минийх. За надад нэг 26 оны гол гэдэг юм гаргацсан штэ.
хамгийн эхлээд би нэг дулаан гараж авъя гэж бодчих. За nice. Төрчүүлж одоо гадаа машин хутаа золсмоор гэдэг амар ямар хөдөлгөөн. Хоёрдугаар хүүгээ тураана. За хүү нилээ маст. Тэгээ хүүгээ тураана. Гуравдугаар болохоор нөгөө өөрийнхөө чадрыг жоохон дээшлүүлэх гэж боддог. Камерны чадвартай тэр дээшлүүлсэн 3 зорилготой л шүү дээ. Эхлээ ямар ч дулаан гараж авна. Nice. Бүгд л яг өөр өөрсдийнхөө. Гэтэ бүгд юм болохоор юмнууд байгаа байхгүй тий. Өөрийг гараал хийчих. Урбан токоос ах юм бэ. Та тэгэл энэ жил хийх ажлууд зөндөө байна уу? Олон амир ингээд хийх ажлууд их байгаа, зоригсон юм их байгаа мөртлөө заваа боддгүй юм билэ. Тэгэхээр яг тийм аялах, амрах заваал тохируулъя гэж боддог юм. Тэгэхээр ийм тодорхой хэдэн нөхцөлд маш гоё аялал зохион байгуулаад за дээрэс нь үжингийн илтгэх шиг эрүүл мэндтэй анхаар гэдэг л. Тэгвэл юм жоохон ойргуудад энэ бас. Тэгэж иймдээ доктортой явах мах гэдэг ийм зүйлүүд байна. Аялах бол гэхдээ яалтчихгүй. Жилдээ юм ингээ бодмоор юм байлээ. Би ингээ дүмэн аялаа гэхээр өөртөө ингээ амар ачаалал үүддэг гэсэн бэл. За тийш явна одоо 10 хэдэн сая төгрөг, за бараг 20 сая төгрөг гэл ингээл те. Тэгэхгүй ингээ хямдхан зардлаар ч гэсэн аялах боломж зөндөө байгаа. Тэгэхгүй ингээл нэг баахан осон болоог амар рил мэдсэн те. Тэрийг харчаал яг энэ шиг байна гэд өөртөө ингээ дарамт өгөөд идэг. Тэгэхгүй одоо ер нь айлч улс руу очсон яг 5 сая төгрөг юм. Нэг 10-14 хоногт бол тэгтээ тэр чинь гороо явахгүй шүү дээ 5 сая бас гүрх явж идэрч байгаа юм. Тэр бол заавал аялна гэдэг бол бүр өстой номер 1 л болчиход. Окей. За тэгээ саяны ярьсан зүйлүүд нь бүгд сэтгэлчлэн биелэх болтгой тий. Өнөөдрийн Урбантаг ингээд өндөрлж байна. Ирсэн зочдоо баярлалаа. Урсан баярлалаа. Зүгээр. За баярлалаа. Өнөөдрийн хамтран ажиллагч Хүрээ лаунж, Cheersy, за тэгээ MCBA мөн тэ? Тик хамтран ажиллаа. Та бүгд нь ажиглаж хүсье.